Дуудаж байгаа юм ч асуудалгүй дуудаж. Тэгж чаддаг байсан. Усан мөртөө бацах гэдэг дуудаад авчихлаа. 그렇죠. 뭐죠? 저 있는 것도 못 받고 있지. 그 소속사 여기서 있지 뭐. 자, 어때 사과? 사과, 뭐 것도 사과. 들어라, 여기 와라, 좀 있습니다. 어떤 데는 스니거라, 속도 속초가 봤. Ostroje čvoro, muteje čvoje, da stoji čvoro da 저 후통만 참고고 역시관 그게 되나 자기 되고 저 통그리 뭐가 이렇게 드시면 또 후통 차고는 또 다른 거지. 그 어스네기 하는 후통 이 여선식 내는 것도 제가 말하죠. 후통 한다고 인도 그거 어리거든. 이들이 서줘야 인지 제일 공부 밑에 놓을 때 사는 줄 알죠. 에이 뭐 오분의 밑에 있는 게 뜻이 없어요. 어둠 밑에 밑에 하셔 주고 무서기 쇼팅을 드시게 Ярый всё утлар тохойн читнэ гадар үсгээ утлар тохойн чит. Хүн анзаармааргүй юм одоо би үзсэн шүү дээ. Хөдөөчнийг портер бонго мачиг гур хөдлөхөө байсан юм. Баярлын боён гэж цаасаараа. Тэгээ морио онж ирж хүчээ. Тэр нь гоё шүү дээ. Одоо идвэр хэрэгчнийг мачиг руу морио онж гэдэг нь өрөөсөн шүү дээ. Тэр үсэн зөнтөө өрөө байж. Одоо байгаль өөрөө нөхдүүдийг морийг онуулж шүү дээ. Хүчээ. Тэгээ морио онсон чинь эсгийн гут болдгоо байсан. Тийм. Тэг гуттай бараа гаргаж өгөх гээд. Цаг хүүтрүүдийг цаасаардыг одоо мартсан онжлууд үйл болдгийг мартсан байхгүй юу? Юу гэдэг хоосон. Монголчуудын эрхийг хянах гэсэн юм болсон. Цаасаардыг дүн ордыг хассан. Энэ нь хоосон дээр төөсөд өгсөн хөдөлсөн бэт. Цантай уурах шувтраад тэгээд морь унаад авдаг байсан. Тэр цаг маань ирж байгаа юм байна. Сайхан юм. Монгол өөр их юм байна. 잘못 진. Алин ч адилхан байна тийм үү? Хатвчтойг хаах ухсаа хаагаа. Хаатай биш нэг чөлөөтэй гэж гинэ. Ийшин заалгаа би. Яасан ч тэр юу болов юм. Ихгүй тэр би өө хэвэт хаана одоо бүрээд юм хто. Нэрдээс тавраад хүч аваад хэлчих. Игээ ярьж байгаа та. Энэ зүчтэй сайн нэг гэж яваад шүү. Энэ тавраад энэ нүүтэнд Зүгтээ яваад шүү. тийм явуул та. Байг үзсэх. Тийм. 자, 아까 Зөв чацсан гэж байна. 자. За манай одоо ингээд дөрөв дэх лайв зочноор Монгол улсын соёлын гол сүлт яруу найраг сэтгүүлч аймгийн алдар туурайч Ай Төмөрөч ах маань өргөдөг оролцож байна. Тэг бид нар ч одоо баахан Монгол иргэлийн сервэний өндөр гэдэг хууль баяр наадмын хуулийн нэмэлт өөрчлөлт байх ярьсан. Тэг одоо лайв үзэж байгаа хүмүүс ч бас жоохон уудахтай байх. Ер нь ягаад ийм асуудал ярих болсон юм бэ? Язгуур хүн цахаач одоо нэг өв уламжлал соёл тийм ээ. Өөрөө бид чинь хэн билээ? Өгдөөц бидний хэн болгосон билээ. Язгуур юм жоохон ярих шаардлага гараад байна.
Таавал одоо даргангийн хүн, адууны нутагт даргангийн хүн. Ер нь өв соёл гэж юу байдаг тухай бол дарангичуд өөрийн гэсэн боловсролтой. Эндээс одоо яриагаа салхи хаалгууд ямар вэ гэж. Сахан тарахаа хөтсөж байна уу? Монголчууд минь барай онсон сайхан жил байна. Тэгээ юуны түрүүнд би энэ одон асуудлынхаас өмнө салхиан бас арай энэ би 4 дахь удаагийн зочин юм байна. Би 4 хоног дуртай шүү дээ. Аргийн 5 мөр дотор 4 байдаг. Би Алтаваны наадмын 2008 оны одоо 4 мөрний байг бич баян тарган хүн биш шүү дээ. Ахтугаарыг нийлээд аавынхаа нэрийг гаргая 4 мөрний байг. Авчис миний азийн 4 мөр гэж яруу нарийн ном төрж хэвлэгсэн байсан. Тэгээ бэлэг дэмбэрээс эхлэмээр. Гэтэл 4-ийн доноос жоохон зайлсхийд. Тийм ээ. Тэгээ бэлэг дэмбэргингүүт би энэ одоо манай юу вэ? Монгол магнаа. Нэрээ би бодож байна. Ягчтай бас бодож байна. Магнаа бол малгай биш шүү дээ. Монголчууд ярьдаг. Малгай доош харсанаа бозор гэдэг. Малгай алтч бай, мөнгөч бай. Дээр ингэдэг байлгүй малгай бол малгайч доош харсанаа. Акт магнаа бол актив магнаа. Баруун дууны магнаа. Манай өгчүүд. Тийм ээ. Яг гоо. Тэгэхээр миний энэ нөхцөл манай нөхцөлгийн нэг их онсон, орон зайгаа олсон, цаг уян олсон. Энд өнөөдөр 4 дахь бий байх 40 400 30 ирэх ба. Энд тэр сумын уяач, тэр сумын алдарт уяач, тэр аймгийн алдарт уяач, тэр эгэл алдар сулгүй оцордов. Тоонд ногт энэ сайхан уяач яванд оролцох юм аа гэж би бэлгшээж байна. Тэгээд яг нэг морь харигдна гэдэг шиг үтэй нэг яг хас ихний эдэд орно гэдэг бол хариуцлага. Тэгээд миний уртад Монгол улсын одоо ажилтан баха. Ажилтны гаяат ажилтан энэ төм аян шиг сайхан хүн оронлоо би бас харж байсан. Тэгээд тэр болгон суултын хүний араас тэгээ боор хийда өвлийн хөдөнд цаг хууч өрөөд одоо малчин түмэнтэйгээ мэдлж байгаамаа гэж. Бид нар шавда энэ жил бол их сайхан жил болж байна. Ер нь цас тилээ унлаа, хүүтний ирчих чангарлаа. Нэг өвөл өөрийнхөө өнгөрд байх шиг санагдах юм. Хой. Энэ өвөл шиг өвөл байлаа. Ер нь энэ зах зээл нийгэм шинжлэгдэж ингэж өөрчлөгдөнө гэдэг бол байгаль өөрчлөхгүй шүү дээ. Бид нар дөрвөн өдрөлтөй Монголын дэлхийн хамгийн өвөлтний эслэж хийдэг ба. Тэгээ бид нар өвөл болгоо мартсан. Өвлөө мартаж байна, өвдөө мартаж байна, өв соёлоо мартаж байна, өөрсдийгөө мартаж байна. Олон юм мартаж байна. Тэгээд энэ өвөл чинь бас байгаль ээж чинь байгаа шүү гэдгийг мэдрүүлж байна. Тэгээд одоо байгаль ээж чинь байгаа шүү. Байгаль ээжийн хөхийг өгч хүн болсон шүү гэж мэдүүлээд юм тийм. Бид байгалийн бүтээгдэхүүн шүү гэдгээ. Байгаль ээжийг нь алгадаж байна. Явраа энэ сайн байна. Мэдрүүлж байна. Бид нийгэмшээд олон юмыг хөөрөөд хөөсрөөд дахиад явчихсан. Тэгээд ийм үйл болж байгаад бол үнэндээ малчин хүний хөвгтийн хувьд баярлж байна. Яг гоо малчин юу ажилтай байгаа. Ер нь нөгөө чөлөөтэй газар гэрийн бариараа, чонтой газар хонин хариулаарай гэдэг. Чонтой газар хонин малчин хүний малчиг болгодог байхгүй. Тэгэхээр өнөө үеийн энэ хүүтэн чинь малчин хүний малчнаар болгож одоо дүүнэр хөдөө ярьж байна. Одоо өмс говц муутай байна. Одоо Монголд одоо шив хөтөлтэй хүн байхгүй шүү дээ. Өвлийг мартсан. Монголд шив хөтөлтэй үлдэг байхгүй шүү дээ. Баян дэлгэрийн цагаан эсгийн готлогоо настайчууд ингээд өмсөд дулаан суудаг. Тэгш өвөл сайхан хүн байхгүй ч. Дулаан байх юм чухал болохоос тийм анган байх чухал биш тийм малчтын хувьд өвөл сайхан хүн байна. Өвөл сайхан байхгүй. Зонд боохон байхгүй. Бүгд сайхан байдаг. Тийм учраас одоо энэ нийгэмсэн энэ бүтэлтэй хөтөлбөр машин унаа хүнсэн ийм цаг үед бол дулаан гоцтой байх. Одоо айс нэг үнэгүй шүү дээ. Хайлаад байна. Тэгээ үзүүрхэн дээлтэй манай айлтганд одоо хобби долуулаад үзүүрхэн дээлтэй байсан шүү дээ. Нэг тийм төвөстэй дээлэнд гайгүй. Одоо төвөстэй дээлтэй үзүүрхэн дээлтэй хүн дарахгүй шүү дээ. Энэ хуучин цагтад байдгийг хойд малчин хүн. За ер нь зарим нь бол паапу гэдэг одоо хойш хайчсан гэж үгүйсэхгүй дээ. Нөгөө сайхан дээл хувцаа. Тэгээ өнөөдөр тэр үйлдвэрлэж байна. Одоо тэр хэрэгтэй юм. Одоо өстэй өвдний ойлголт байна уу? Малчин хүн одоо цолгороо дохоод өгчгээд хонь дээр тамгад татаа сууж байдаг. Гэхдээ өстэй өмд гэснээс нэг дамбаалны тухай юм ярьж байна. Манай нутгийн нэг Бата гэж хүн байсан. Тэгээ ээжийн ойж өгсөн аавынхаа өстэй өмдийг өмсдөг. Тэгээд одоо өвөл нөгөө ходог руу кашка ходог гэдэг шүү дээ. Дахин байхгүй. Тэр ходог руу тонгоож аваад унсан байгаа. Хөдөлгөөн тактараа өснө дээр. Тэгээд улахтай манай хүн тэр хотгийн ингээд одоо юм төмөр дэгэнд ингээд нөгөө өмднийхөө төдөл. Тий. Төдөл тий. Өлгөгдөөд. Тэгээд ингээд манай хүн доош нүүрэн чинээрээд ингээд байжсэн. Тэгээд авгаан Монголоо тэрэгэн дээр магшуул оруулах гэж зогсож байсан. Тэгээд яаж байгаа эргэж харсан гэдэг нэг нөгөө кашка ходог нэг аман дээр хүний хөл ингээд гоцолгоо. Тий. Тэгээд хүү яадаг үлээ гэдэг ингээд тухайд гэсэн чинь өхөр нь ингээд доош одоо юм унах гэдэг төмөр дээр өлгөгчихсэн. Тэгээд өвд аваад. Тэгээд авгаан ингээд тач гаргаж ирсэн. Тэгээд
хэсэгт суугаад амиуны чингэрэлтэй байсан. Тэгээ ёо ээжийн дан бол аминд болоо гэж. Тэгэхээр одоо тэр үеийн тэр өмнөдний дуулахантай ярих юм байхгүй. Тийм тэр бүх батын. Тэгээ тэр бүх батад өөрийнхөө амийг хүртэ аварч биш тийм үү? Тэр өвөл гэсэн чи одоо өвөл би түрүү малгай ярьсан малгайг доош харсан гэдэг өмнөдийг дээш харсан гэдэг шүү. Тийм. Өмнөд явахдаа бид өмнөдөр юу юм шиг гэдэг малчин хүний дулаан голц гэдэг бол одоо өвдөг дараа одоо яа гэдэг шиг өмнөд зүйтэй өвдөг даах. Тэг бид гурав чүлж их малч авахд өссөн хүмүүс байна. Малчин өвдөг. Тэг одоо манай долоон сургуулиар ханган хотно тийм ээ. Айлын өнөр бол хөвгтэй айлын хамгийн бага нь одоо эрхийн базар одоо баав өвдөр өссөн айлын бага хөвгтэй. Юу яах вэ? Одоо Монголд Сэрэнжийн 3 тийм 3 одоо начин нэг аав ээжтэй маш уур тохиолдол юм. Эсвэл өнөөдөр бол энэ яриаг жоохон тийм уламжлал одоо өв соёл өөрсдөөсөө холдоод байгаа, өөрсдөө мартаад байгаа юм жоохон язгуурын хөөж яриулсан бай гэж бодож байна. Тэгэхээр өөрөө бол алтан ууны дахилгын наадмын эхлэхэд анх одоо бас нэг мөнгөн аяр энэ төр бэлгшээж өгч байсан. Тэгээд дараагийн одоо урчуудын уруудан болохоор тэгсэн үү, харин дээшээ харсан амсартай болохоор ингэсэн үү. Нөгөө мөнгөн аяг одоо өгсөн үйл явдал чи хэрэг давтагдж байгаа. За баярлалаа энэ сайн асуулт байна. Би яг хоо ер нь жоохон ярьдаг өчтөг хүн шүү уурна бол хэлдэг юм биш. Гэхдээ би нэг хинт ширээгүй хааш яриаггүй би ихэр хүүхдээ ер нь мэдэх ийм нууцаа одоо малчин түмэндээ энэ сайхан өдөр бас цаг нийгэм модож дандаа хүмүүс авахын дон шиг үлж байх энэ цагтар би энийг бас бүхээс өмнө ярьж ховдох болоо. Би өсвөн төсөв байдал орсон энэ төлөвлөлөөр ядаж би нариг шилдэг юм байхгүй юу. Хүмүүс 108 мөнгө аяг хэлнэ. Багаар утгад. Тэгэхээр 81 мөнгө аяг надад хэлнэ гэж. Би 108 мөнгө аяг хэлнэ. Эргээд би наригч шүү дээ. Эргээд 108 мөнгө аягны найр хийнэ гэж. Би найзлалтаа мөнгө аяг болов. Авсан 108 аягны биш, өгсөн 108 аягны 8 аягны. Тийм. Тэгэхээр ярилтаа би бота би 50 мөнгө аяг хэлгээд тэгээд надад одоо тим юм авсангүй тим юмнаас тим алга тай байж гоод би өгч мэдхийг одоо өгөхөөс би тэр моданы мөнгө аяг өгч чадсангүй. Гэж ер нь миний ойр очны яруу найргийн найз нөхдийн одоо би эмнэлгийнхаа төлөвлөлт хүртэл энэ ийм өчтэй юм аа. Би энэ яаж бүгд би хийж мөнгө хийж байгаа юм шиг. Миний нутаг даргингийн одоо ус соёл даргингийн одоо цалин юм мөнгөний нутаг байхгүй юу. Тэгэхээр даргингийн яруу найрагчаас мөнгө явуулна гэдэг бол тэр хүн ямар гоё байдгүй. Би бас яг 2003 онд миний андуураагүй бол анх энэ хүүд одоо хотод хийж наадам хийсэн. 2003 онд. Аажаа. Тий. Анхны одоо бас мань дээд шиг нэг хүүд одоо хотод чинь бэлгтэй дэмбэртэйгээр хүн болгон санаа зэтлээ гаргасан. Би 5 мөнгө аяа өөрчлөө наадам тавьчихжээ. 5 мөнгө аяа. Одоо би нэг одоо жишээ яг 5 мөнгө аяа үлгэсэн. Тэр одоо долоогийн аяа дундын аяа. Тэр жил энэ онон манлай Монгол улсын гавьт болчихсон байсан. Хаврын чөлөө. Энэ содон цог ахил орны зөвхөн Монгол улсын манлай байж хаасан захын аймаг бэксэрийн содон цог сайхан миний орайх. Би муутай яваад тэр үед Германд $1,000 одоо зүрхэн одоо солиулдаг тэнэлэг ингэж хийсэн гэж. Тэгээ би наадмын дээр тэр би муутаас уурцаг байсан. Тэгээ цодон цог ахилгаа тоосож. Монгол улсын гавьт болж Наамранда янз гэж миний хуурай хоноо нутгийн одоо сайхан бас юм одоо жодогтой бид ах トゥ байдгийг. Тэгээ би жанцаахан гэдэг энэ гурван хүний нэрийг дээр бичүүлээд энэ ихтгэврийн юм дээр очиад Монгол улсын гавьт малчныхын хүнд ануу гэж одоо нас часуу найзуучтай. Ингээд гурван хүний нэр бичээд ануу 2 мөнгөөр яасан тэрийг бас бүгдийн хүчээр би юу тийвш 2 мөнгөөр сул аваад гарч байна. За энийг хэн даргингийн одоо хордлоорно. Хэн намайг баярлуулно. 5 мөнгө аягдвал би бэлгэлж ирэл тэр наадам дээр. Ингээд 5 мөнгөөр бэлгэлээд эзэнтэй аягуул яг эзэнтэй ингээд очсон баярлснаа сайн болсон. Манай жацаах марлаа хэлж ирсэн юм. Энэ мөнгө аяг ингээд надаас гарахгүй болчихлоо. Яагаад гэвэл наваа харилан жанцсан дайд өмөршөөс. Би тэгэхэд гавьяат гэж биш. Өөр нутгий. Нэргүй аягийг бол одон дотор божигнууд нэг юм дахад өгчдөг. Ингээр энэ мөнгөд одоо намайг өгсөн ч миний хүүхдүүд дотор энэ ингээд байж юм аа. Тэгээ би орой зэндийн байдлаар манай мөнгө хөлтийн алга дарганы алга дарганы хаан төл өчгийнхаа одоо нэг үрийн айлгуудаа тэр дахиж ичдэг мөнгө аяга билэг бариад одоо энэ 500 Батмунг хаагаас ховдын дарвын миний найз бас шинэ машин аваад тэр наадам дээр очиод бас өнгөрөнгөтэй найзынхаа машиныг аягаар мөнгө аягаар малаа. Тэгээ энэний бэлэг бол мөн сэнэндээ байдаг. Агуулгандаа байдаг. Тийм үү? Бид настай ч удаас эмээгээс 2 варцгай авахтаа 2 варц гэдэг ингэ авчихдаг шүү дээ. Тэр ястай шүүж чаддаг ган тусах. Хүүхдийн буруу ингээд настай ч ган тусчихдаг шүү дээ. Энэ чинь өв соёл чинь нөгөө боломж юм чи дахин явж байгаа. Тэгээ би тэрнээс хойш яг бодоод яда олон сайхан хүмүүс машины намаа хийж байла. Одоо нэг ихтэй хаваа сэргэлэн мөрөглөмний дүнд одоо олон хүн яриа. Нэг дөрөвт би сайн дараагаар аягаар чүүж үзээгүй.
ер нь сайхан нөхдөд бол би мөнгө барьдаг. Ийм уялдаа тэгээд одоо ер нь 108 аягны хийхгүй 108 аягны найр хийнэ гэж ингэж өөрөө мөрөөдөж өөрийгөө тайлбарлаж явдаг. Нэг ийм тэгэхээр энэ аяг гэж ярьлаа. Бид нар одоо гоё бэлэг дэмбэрлийн юм ярьлаа. Амьд дэв бол алтан янаас босуунаа гэдэг. Та бол бас нэг амьд дэвсний ид шидийг үзэж алтан янаас одоо усуух ерөөлөө мэдэрсэн хүн тийм ээ. Одоо илгээд хүн хаалгаанд орж ингээ явж ирсэн. Тэр энийг бол өөрийнхөө биеэр туулсан юм байна. Тэр манай Монгол улсын тодмонл Монгол улсын начин Доломсрон сууж байна. Бас нэг ерөөл юм яриа гэж бодож байна. Тийм. Яг энийг бас энийг их гэхээр бид нар чинь эргэн тойрны бүсэлтэнд байгаа юм шиг одоо цаг захад өдрөөс хааж боломжтой юм өгсөж байна. Бас ийм хүнд үед бид нар бас жоо бэлэгдэн барил бодож тийм Монгол хүмүүс энүүгээр яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ Доломсрон бол одоо юу ахыхаа улсын начин болоод ирэхэд нь начны ингэнийхээ тэмдэглэг зүүгээд гуйгаад айдын байх уу? За. Тэгээд зүүд явж хорон тоглож бод хальчихсан юм байхгүй юу? За ямар гоё. Тэгээд бөөн асуудал болоод одоо тэр тэмдэгний яриад гардаг юм байгаа үү? Тэгэхээр энэ нөхөр нэг үг хэлсэн байдаг юм. Тийм. Тэгээд тэр одоо ер нь ерөөл ч юм уу, совин ч юм уу одоо ямар ч тийм энэ тухай би их эзний ярих зүйл байна. Гоё шүү дээ. Одоо хашаа түмэн олон нэлээд олон сонсогдсон зүйл л дээ. Тэгээд өнөөдөр одоо ээлжтэй байна тодорхой зорилготой байгаа түмэн олон одоо сонсоос мэдээсэй гэсэн зүйлээ ярьж байна. Тэгээд утаа манаас өнөөдөр авиатыг ирэхээр нэлээд тийм угдуурхтай ярья гэж. Одоо бас нөгөө тад нэг лайв үзэж байгаа усуудад тодорхой одоо энэ саяны болсон өндөр намаар нь хэмждэг энэ сэтгүүлээд байгаа усуудад хариу өгөөч авиатаараа гэсэн байгаа байхгүй. Энэ дээр одоо хариу өгөх гэж байна. Тэгэхээр яг юмны бэлэгдлэхээ ярихаа тэгээд нэг хүүхэд одоо аав ээжээсээ айгаа тэгээд тухайн үед нэг тэмдэг нь олохгүй болохоор сандраад хийчихсэн үг байхгүй. Би начин болоод тэмдэгч авч гэнэ гэдэг. Тэгээд тэр нэг 12 жилийн дараа би 9 настай байх тэмдгийг хайсан байлээ. Тэгээд 12 жилийн дараа 21 настай начин болж тэгээд минь юу нөгөө байж байгаа хүмүүсээ баяр хүрэгтэй миний хүү хэлсэндээ хүрлээ шүү амсаа биелүүлээ шүү гэж хэлсэн. Би ч тэр үед нөгөө автцсан тэрийг начин болоод гэсэн чинь начин болоод хоёр гон гэсэн юм аа. Тийм нэг илэгдэлтэй юм аа. Анх удаа болж их гоё соён байна. Тэгээ Монгол хүний амны бэлэг гэж монголчууд ярьдаг. Тэгээд их зүүн хүүхэд 9 настай хүүхэд шигтэй ярьдаг байх. Биднүүдийн ерөөсөө өнөөдөр яриад байгаа бэлэгшээж ярих одоо түмэн олон бидэд ч одоо хэрүүж игээд энэ хоёрчтой болов гэхэл хоёр хуваагдчих хэрүүж яриад энэ гэхэд биднүүд өнөөдөр хэрүүж яриаг юм өвс өжийнхэн тухай ярьж байгаа маа түүхээ ярьж байгаа маа зөв гарцаа хайж байгаа маа гэдэг юм дээр холбоор ярьж байгаа болохоос энэ ер нь гарц байгаа гэдэг нь бол ойлгомжтой байна. Өвс соёл уламжлал гэдгийг бол ийм боловсрал гэж ойлгодог. Боловсрал. Магадгүй одоо энэ Кембрижийн боловсрал гэдэг англи боловсролын тухай бид ярьж штэ. Ярьж байгаа нийгэмд одоо олон боловсролын суугуудаар ярьж байгаа юм уу. Гэхдээ энэ өвс соёл уламжлал гэдэг энэ боловсрал бол аль ч улс үндэстэн байдаг байх. Одоо ондоошж харагдах, дангаарших одоо ганц боломж нь бол энэ байдаг гэж. Монголчуудын тухайд одоо бас яг одоо энэ сэдвээр бид асуудлыг хөндөж байна. Энэ бол сая жоохон бие халалт хийчихлээ. Тэгээ одоо бид нар бол үнцэн асуудалд орох зүйтэй байх гэж бодож байна. Тэрний өмнө бас нэг юм хэлэхгүй болохгүй байна. Өчигдөр уржигдэр үстэй одоо төрийн байгуулалтын байнгын хороогоор сервийн өндөр хуулигдах, баяр наадмын хуулийн нэмэлт өөрчлөлт тухай асуудал хэлэлцсэн. Тийм. Тэгээ энэ дээр одоо нэг юм бас хэлэхгүй болохгүй юм байна. За манай хууль санаачилсан боловсруулсан гишүүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол нь одоо Сүхбаатар аймгийн Сахтраг байсан Батцуур гишүүнд одоо би талархлыг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь шат алгасдаггүй өгсөн хүн бол шандуурлгүй үннийг явдаг юм байна. Аймаг орон нутаг гэдэг алуун тушаад ингээ багаас нь эренблээд явсан хүн бол ард түмнийхээ дунд байдаг юм байна. Адуун соёлыг мэддэг юм байна гэдгийг ойлголт авсан. Тэгэхээр одоо бид нар бол 76-гийн янз бүрээр хэлдэг. 76 мангуу, 76 өхөр тий 76 өгийг гэдэг. Ер нь бол яг энэ чинь төр самуура төм олны сэтгэлд нийцсэн явахгүй болохоор хүмүүс нэг тийм илэрхийлээд байгаа байх гэж би боддгийг. Харин уржигдэр одоо тийм гэрэл гэгээ гарсан учраас бид нар бас үний юм үнээр байгаагаар хэлцэх хэрэгтэй. Батцуур ямар ч байсан баярлалаа гэж хэлье гэж бодож байна. Тийм. За Баатар үлэг гишүүн, Догтсонгой дөрвөн хүн байр суурийг илэрхийлсэн. За ямар ч байсан бол нэг хам хум хийчихсэнгүй тодорхой хоног хугацаа өглөө. Тэгээ бид нар энэ чинь нэг талаас өв соёл яриад байгаа мөртлөө өөрөө өөрсдөө өв соёлоо үүсгэх гээд байгаа. Энэ одоо халтлах хийгээд байгаа. Өв соёлоо сүйтгэх гээд байгаа. Ийм толдаанд бид нар орж штэ одоо хүмүүс цэвэрлэлдээ гэж бодож магадгүй энэ тийм биш ээ. Тийм хэмжээнд авчихсан байна. Тийм. Тэгэхээр ер нь энэ Монгол эрлийг соёлыг яаж ялгах хэрэгтэй юм бэ?
Сервэний өндрөөр одоо хууль батал бол энэ амьдралд хэрэг нийцсэн юм бэ? Энэ үүсэж байгаа асуудлыг богшоод байгаа юмуудыг одоо энгийн игэж ирээ болгож болох юм уу? Энэ улс хөлсөлийн 100 жилийн байгаараа бид нар чинь ард түмний наадам баяр цэнгэл хийж чадах юм уу? Аль эсвэл одоо алган тушаалтай хөнгөтэй их мэдтэй хүний одоо зугаа болоод дуусах юм уу гэдэг асуудыг ярьж байгаа. Энэ маш чухал асуудал. Тэгээд аливаа юм цаг хугацаа бүхний хэмжин гэж. Тэгээд ардын хөлсөлийн 100 жилийн хойд бид нар захирагдаж. Тэрээс одоо ахад наадам болохгүй юм шүү дээ. Суугаад ингээд анх зогсож яваад байна. Тэгэхээр 100 жилийн хойгоор Монгол улс өнөхөр төгс төгөлдөр оршин тогтнож байна уу? Монголын тусгаар тогтнол баттай одоо тогтоод маш их намраад байна уу гэдэг асуудлыг энэ наадам дээрээс харах юм. Тийм. Тэгэхээр энэ хойш уламж хийж байгаа. Тийм. Тэгэхээр манай тодорхой мандаа хэвлээ та хариулт өгөөч гэж. Тэгэхээр би хариулт өгдөг хэмжээний хүн биш. Гэхдээ би бас найз нөхдөдөө дотнчлоод энэ холбоо тэр холбоо гэдэг чинь дандаа бид нар нэг ширээ тойроод нэг уяа хөлөө таараад инээж өгрөөд бидэж уугаад түрүүч хоцроод явж ирсэн манай найзуудад өнөр байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр маань бол надад нэг юм гацтай харагдаж байгаа юм. Сервэний өндөр хэмжээд ингээд метрлээд ингээд гэдэг юм хүн л хийж байгаа юм болохоор нөгөө хүн л байвал алдаатай гэдэг шиг тийм байж болохгүй. Энэ их маргаан энэ их нүсэр тэмцэл дотор чинь эгд ард түм одоо хэдвэ 100 юм бол энэ ихтэй баяцуул мөнгөтэй хүмүүс хэдвэ тэрний нэг шүү, хоёр шүү дээ, хоёр тоо шүү дээ. Бүтэн нэг хөвгч юм уу ч юм. Тэгэхээр Монголын ард түмнийг ингэж одоо бухимдуулсан, үүсгэсэн тусгаар багтны юм сараачсан ийм байдлаар одоо харах. Энэ баяр наадам дээр чинь гадны жууч дээр Монголыг туслах хэрэг. Эрдэнэс одоо харахаа ирэхгүй шүү. Хэрвээ носоо харахаа ирэхгүй шүү. Монгол морь гэдэг чинь тийм ээ. Одоо надад бол маш их юм их хурлын гişүүд одоо боловсрол ярьж байгаа. За бас тэр гişний яриаг сайн сонсон, анхааралтай сонссон. Бас тэр гişээ хэлж байгаа шүү. Гэхдээ энэ самтай үз авсан хүүрэг хаавс наадам дотор сугалж аваад гэж. Сугалж аваад улгаж шүү гэсэн шүү дээ. Их яарах нь тийм. Их яарах нь муу шүү, улгаж шүү. Үний шүү. Өөр тэр хурлын гişүүн энэ дээрээс өөр. Энэ шүү ер нь улгай юм шүү дээ. Улгай юм, дээр юм, лойр юм. Би нэг баттай юм. Тэгэд эн чинь өвгдөө өгөөсгээд, өчигдрөө өгөөсгээд, өөрийгөө өгөөсгээд. Манай сайхан найзуудаар алдар нарыг хүртсэн, нэгдлийн адуу мадлаад алдар фандаа авсан. Өчигдрөө өвс соёл Монгол адуу нүүд суудлал гэж явж байсан манай стартаа сэтгүүлчид. Өнөөдөр өөр болчиход мөнгө яриа явчих. Тийм. Өнөөдөр байгаад төрөд байгаа бол да. Тийм. Тодорхой өнөөдөр Монгол өгөх гэж юу юм? Гэж ярьж болохгүй дээ энэ юм чинь. Энэ алдар нарыг бүртэж энэ Монгол өхийн төлөө тодорхой сүгдэж ойсож байсан энэ Монгол өхийн төлөө энэ доопинг энэ юм цаанаас авч байгаа гэж ойлгож байна. Тэр морин бас тэгж хандаж байгаамаа. Энэ одоо миний нэг гатуу бодлоо да бүр би хэдий зүйлийг өөрөө бодлоо гэж байна. Оёч би харж байгаа. Тэрээр хэмжээд ингээд бүтэхгүй байна санаа. Ер нь би энэ хоёр холбоог би саяхан бас нэг юугаар нийтлэл бичсэн. Салбар холбоо салаа замтай гэж. Тэгэхээр нөгөө тэр морин спорт оёчтой холбоо маань бол ингээд спортлог тань шалраа бариад тэр шоу бизнес тэр талын бариад төгс хөгжөөд яваасаа. Тийм ээ тэр бас үгүй манай та яг хийчихсэн одоо жуулчд их болчихсон юм уу? Монгол нь яг монголоор Монгол наадмаа хийгээд үндэсний холбоо. Үндэснийг уусаалаа. Тэгээ өнөөдөр нэг ийм зүйл байгаа юм л да. Үндэсний баяр наадмын тухай хууль ярьж байхад спорт одоогоо тийгээд хөгждөг гэж ингэж яриад байгаа. Үндэсний баяр наадмын хууль гэж заасан юм шүү. Тэгээд яг хууль маань холбог уурах шиг юм гэдэг. Тэгээд энэ чинь наадмын уралдаантай байгаа. Одоо тэр шийдсэндээ гадны захиалга гар хөл Монголыг үүсгэж байгаа Монголын нүдэнд нь хороо хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр нүдэн наадам байхгүй юу? Морь байхгүй юу? Тийм чинь манай малчд бохимдаад энэ эгэл малчд ирж уралдаж чадахгүй ирж уралдаад гостроод одоо би 2 жилийн өмнө биччихсэн сартай хэрийнхээ өмнөөс хэлэх шартай хэдэн үгс гэж энэ одоо Төмөрбаатарын Төмөрбаатарын дарамтын гадуугийн нямж хөгчийн дөрвөн дашигт өнцөд төрүүлч гэсэн баггүй Монгол дашиг Монгол дөрвөн дашиг тий хоёр улсын хоёр төрөлийг хязгаарлан соёлын төрүүлээд хязгаарлан соёлын хоёр бүксэд төрүүлж байгаа доо. Тэгэхдээ нөгөө эрхлэх задуунууд дорд нь ороод ямар агаар тэдний дүүн эрхлэх задуунаа тахуулж байгаа гэж сонирм баг. Тий. Жирийн эрхлэх Монгол адуутай гэсэн хөдөөний аваарч морийг хасчихад тэгээд эрхлэх задууд хөрвүүлээд тэрийг бариад тэр хүнд цоол өгöd байгаа энэ л асуудал. Тэгээд наан баяр наадмын комисс гэж байна. Тэрийг гаргаж байгаа улс байна, ирж байгаа улс байна. Тэрийг хүн чинь ичих мэдрэмж хийж байдаг байхгүй юу? Ичих мэдрэмж. Илт хоохоос нь дээхээс юм гаргачаад тэгээд энэ ард түмэн яах гээд байгаа. Шаардлагагүй байна. Миний нэг гаргалгаа би харж байгаа. Одоо та нар би ер зөвлөө өөрийнхөө бодлыг Монгол их насны морийг 29-оос болгочихсон. Одоо 28-аар 27-оос 50 л та. Тэгвэл энэ юм шийдэж чадахгүй байгаад бол газрын 50 л та. Баяр наадмын хуулийг юу гэж заагаад ингээд 27 25.
тэгвэл Монгол уяач ухаан задан эдлэгээ ихсэн ингээд зөвхөн тэжээлийн боодаа гэдэг энэ тохируулаад ингээд өвөө сумаар энэ чинь Монгол ингэж харах тийм уяач заслын эрдэм гэдэг одоо ингээд тэжээл ирэх өөр болол явчих чинь. За та түрүүнд хэлээ би бас үгүй хэлж ирсэн гэж. Үгүй хэлээ зогсохгүй та ч одоо бүр ажилтны тэмцэх гэж хандж ирсэн биз дээ. Тэр асуудал ер нь юу болсон бэ? Тэр одоо би одоо тодорхой нэг ярин энэ жилийн наадам, түрүү жилийн наадам юм байна. Би 8 сарын 9-ний өдөр тэр наадам хараад нөгөө манай Савгийн Батмах манлаа охиндаа нэг мөрөөрөө инглигээд ойлаад өрхий болохгүй шүү дээ. Мөнгө аваад хөтөн төгрөг аваад инглигээд би 18 оны 8 сарын 9-ний өдөр ажилтны тэмцэх газар өгсөе. Тэгэхэд өөрөө хүн олдохгүй юм лээ. Би ер нь морины төлөө юмд бол явчих боддог шүү дээ. Зарах хэрүүл манайхан ярьдаг л да. Ер нь онцлогийн юм да 2 өдрийн донд юугаа хийх вэ гэдэг. Тэр чинь бодлого янтаа түүний хэвээр сонь биш ордгоо би. А гэхдээ морины өмнөөс Монгол адууны төлөө. Тийм Монгол адууны төлөө. Би танаар хэлээ энэ ардуун шүд миний найз юм. Оюутны адууны гол дээр эрдэнэчийн шаргаад адрах эрдэнэс засаагүй бүү багаас. Тэгсэн. Би энэ дээр гараад хэлсэн. Монголчуудаа суу гардгийн гүү гэдэг юм аа. Тийм. Суу гардгийн гүү гэдэг юм аа. Гүү хаадгийн асраг гэдэг юм аа. Аль нь жишээ морил байдаг юм аа. Тэгээд нэргээд минийгдээд эрдэнэ жиломонлаа надад баяр хүргээд ингээд ягаад бид одоо асар гүү хоёроо ялахгүй болсон. Эрдэнэс Монгол хоёроо морь тэмээ хоёроо ингэж бол илчиг морь хоёроо ялахгүй болох юм шүү. Ийм хатуу өгөл ус онцтой байдаг юм аа. Тийм учраас дараа би намрын хоёр энэ намаа ус ерөнхийлөгч эрдэнэс морь холгой морь omжигээд энэ хэмжээний суугаад явсан. Тэгээд би энэ өөр хинтийн Баяатраг ороод Дүнгээ Баатарыг тэмдэхийн тэр хөрмөрийн эзэн оногон эзний олоод тэгээд би сайн бишиж энэ морь холгой морь биш байна гэж энэ багнуурын хаалын чамын мөнгөтэй шилдвэрээр дамжиж ирээд энэ морины дарга би өөрөө орж байгаа хэрэг байхгүй юу. Манай Сүхбаатарт аймгийн төр үсэн шилдвэрийг хүн худлаа хэлээд төдийн машины хуураад очиж явсан. Очиж яваад өөр хангаа аваад одоо өөр хангаа чин Ганбаатар гэж. Тийм. Одоо өөр хангаа мөн нарийн батгээд орлоод байгаа. Тэнд очиод 2-3 даншигт орсон. Өнөө хязаад үгүй. Тэгсэн яасан бол хөдөөний хүнийг варлаад ингэсэн. Эхийн ахаа авчиа даа чи би эхийн эзнээр очиад өгөх. Ингээд даахтай үг наваач. Даагных нь өний нөгөө эхийн мөнгө өгчихгүй. Тэгээ би адилхан миний найз охид юм чи дахиад үгүй та нар яаж байгаа юм. Хаа байсаараа тэр яаж болж. Ирч чадахгүй 4-5 жил болсон. Тэндээс бутгийн хүн ярахтаар гүүн энд байгаа шүү яриад байдаг. Би тэгээд ховд ороод ховдын даруй ороод би мостаа 12 онд бас би мостаа байхдаа ихдээ ядраад ирж чадахгүй болохоор би өөр ингээд сугараад үлдэж байгаа юм. Би энэ төлд яа. А тэгвэл би ядрахтаа цогцол суусмаа намайг арахгүй хорхыг බලангүй. Тэгээ би тэнд үлдээ 2 хоног боолт амраад тэгээ оюун сум руу би машин хүлээж явчих. Тэгээ тэр очиж тэр гүүг очиж гадар дээр үзээд үдсэн хоноо энд ирж хотод ирж хоёр эзний нуудаад авгаатай надад төмөрчлөн догоржийн төмөрчлөн ясгсан төрөний жадаш. Авгаатай хоёр ирүүлээд дахиад би ийшээ аваад өөр ангаа очих. Нөгөө атууны зарганд би явж байгаа. Би тэр хоёр адуун тушаалтай хүмүүстэй төрийн хоёр өнгөш явахгүй. Би адууны төлөө явж байгаа учраас ингэж орсон. Тэгэхээр та адууны зарганд явсан байна. Одоо харин авилгатай тэмцэх газрын зарганд явсан мэт үргэлжлүүлэх гэж байна. Тийм дээ. Тэр гэж байгаа. Тэр өржигдрийн төрийн байгуулалтын байнгын орооны хорол дээр улсын хурлын гишүүн боловч чулуунгаас хэлнэлээ. Энэ одоо авилга хөгдөг авдаг юм асуудал одоо хуулийн шатанд явж байгаа шийдэгдэх гэж байна. Та энэ өргөдлийн хараас явсан юм уу? Бид нар яг энийг асуугаад байна гэхлээр чинь бид нар энэ хууль хэрэгжих байгаа тухай ярьсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль шинээр санаалах тухай асуудал яг бай. Монгол улс дэндүү олон хууль мөрдөгдөж байна. Тэр мөрдөж чадж гин үү хэрэгжилт нь ямар байна гэдэг асуудал хэтэрхий сул дорой байгаа юм биш үү бид нэр. Хууль тийм хууль. Энэ тухай ярьсан. Тэгэхээр та тэр өргөжлийн хараас анхаарал тавьсан юм уу? 20 сая төгрөг авлаа гэдэг бүр генерал авлаа гэдэг. Тэгээд тэр комисснуудаа хариуцлага өгөх хуулийн ямар заалт байхгүй. Энэ баяр наадмын чинь дандаа төрийн албаар авчихсан байгаа ч баш төрийн албаар учраас. Сайн дурын байгууллага гомны тийм байгууллагууд орох. Төрийн ажилтнууд одоо тэр морины комиссийн даргал гэж байна. Ахаад ямар комисс бүгд байгаа. Би тэр баяр наадмын комиссийг хүсье. Бүр нэрээр нь заагаад. Наажуу. Ингээд ийм хүмүүс ингээд ийм байна. Энэ хэвчтэй байгаа. Тэгээд хуулийн зөвлөхөөс суусан чинь та ингээд та нар хотлоо яриад байх. Дахиад hodin жил наадам бол. Та хардаг цагаанаар ичгүй наадах чинь мэрэгжлийн байгууллага бариад хараад уншаад өдөр сар үртгэхэд танд ингэ харах биш. Тэгэхээр дүгнээд би нэг их явж байгаа хардаг цагаанаар их нэг үлд. Тэгэд өгсөн. Би тэрэнд хэн нэгэн та миний найзууч байсан, миний таньдаг хүмүүс байж л байсан. Үнэн мөн гэж байгаа бол энийг энэ наадмыг энэ комиссд өгүүлдэг юм бол гэсэн. Тэгээ би өдөрсөөр багтаар очсон 2 шатаа өссөн өргөжлийн хараас явсан бас манай удирдлагууд намайг бас дэмжиж туслаад та явахгүй юу асуугаа гэж би 2-3 удаа ч асуусан. Тэгээ сүүлдээ надад тогтохгүй байна гэсэн. Тэгэхээр би хуулийн байгууллагыг
хууль хэрэгжүүлж чадахгүй. Монгол хууль олон байна шүү дээ. Хангалттай болов. Хангалттай олон хууль байна. Үе том хууль байна. Тийм яг гадаа байгаад он чадахгүй яах, унж чадахгүй яах. Тэр чухал. Таны над өргөдөлтөй чи таавал хондоо тэр алтар өрөөний тухай ярьлаа ш. Баг 4 ашиг төрүүлсэн Монгол адуудаар хангад дууны тухай, Монгол адууны тухай ярьлаа. А гэтэл тэрийг одоо эзэн нь нямж өгөө дээш хөхт ажиллаж байсан шүүгч шүү дээ. Хуульч юм. Би танигчгүй. Тэгэхдээ тэр хүний адуу ш одоо тийм өнөөдөр шүүхийн шатанд одоо энэ шийдэгдэхгүй явж байгаа чинь өөрөө хуулийн хэрэгжил ямар байгаа тийм үү? Одоо хэнийг ч хамааралгүйгээр тэр хуулийн хэрэгжилтэд үйлчлэгээ муу байгааг харуулж байгаа сонгодог жишээ гэж ойлгож байна. Чи олон үеичд гомдол дэргэсээр өгсөн шүү дээ. Одоо өмнө Магна хайрын Болбаатар тэр манай удаагаар өгсөн олон үеичд юу гомдол өгсөн байхгүй юу? Тэгээд сая тэр одоо нэмжээ дээд шүүхийн шүүгчийн асуудал өөрөө яачаа өдөр чинь шүүгч юу. Тэгэхээр байхгүй гомж тэр шүүгчийн тийм хүний асуудыг шийдэж өгөхгүй юм чинь зүгээр нэг бригадын одоо малын уяач игэл уяач асуудыг шийдэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр Монгол игэл уяач бидний ярьж байгаа юм бол ерөөсөө игэл гэдэг юм дээр яг өргөн хүрээнд хамрагдана. Тэгээд Монгол байх тухай. Тэр хүмүүс одоо ингээд залхаж байсан. Зөө дааштай гүчрэхгүй дээ. Бууж өгсөн шинжтэй. Тэгээ буруугаас ингээд нүдээ нуудаг. Бурууг хүлээн зөвшөөрдөг энэ явдууд өөрөө бол бас энэ чинь одоо хуулийн өмнө хариуцлага хүлээгч байж штэ. Тийм ээ. Буруутай илэрдэг. Үннийг одоо үннээс дайждаг энэ одоо гайх энэ одоо бидний ингээд бид нар өмгөөлөө сууж байгаа өмөрөө сууж байгаа энэ Монгол хүнд байгаа аймаар үнцэн дутагдал байна. Үний энэний хараас явж чаддаг үгээгүйс тэлж чаддаг. Та одоо бас хуульч хүн тийм ээ. Энэ дээр ямар бодолтой байна? Яг тэгээ одоо өнөөдөр яриад байгаа бодит зүйлдээ сая их хурлын гишүүд маань өөрсдөө хэлчихлээ шүү дээ. Боловсруулсан гишүүд чинь. Одоо тэгэхээр өндөр хэмждэг болохоор Монгол хад уралж чинь гишүүн хүний хувьд, уяач хүний хувьд тийм одоо бас нэг биднээс тасарсан хүн биз дээ чинь төр барилцж байгаа хүн шүү дээ. Тийм хүн дэлхийд байдгүй шинжлэх ухаанч биш. Хууль сугал тавьчаад оруулж байгаа шин өөрөө тэр бүтлээд орж яндаа би бол тэгж хэлэх гээд байгаа. Тэгээ өгдөг авдаг болцсон гэдэг байгаа. Тэгээ өгдөг авдаг нь өнөөдөр шийдэгдэг байгаа. Өгдөг авдагаас нь гарах нэг ч арга алга байна шүү дээ. Өндөр намаар шийддэг биш байхгүй. Энэ чинь 100 жилийн тэмдэглээд тэрнээс дараа энэ өвс оюут чинь үргэлжлээ явах ёстой. Энэ зүйл дээр бид яриад байгаа зүйл дээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө Басвар биш үү хэлж штэ. Үгүй одоо олон юу бичигдсэн байлээ би харсан. Тухайлбал Бацуур гишүүн шиг энэ хөдөөнийхэн ард түмний амьдралыг мэддэг одоо гишүүн хэд байх юм бол гэж байгаа. Ийм гишүүн нэлээд хэд байх юм бол Монгол улс чи хөгжих юм шүү гэсэн одоо ард түмний маш их баярлж байгаа юм дээр. Тэгэхээр хүчин зүйлийн тухай ярьж шүү дээ. Зөв хүний хүчин зүйл. Зөв хүний хүчин зүйл бол үнэхээр зөв юм дээр зөв дуурдаг юм байна. Бацуур чинь Улаанбаатар аймаг гэж хэлээгүй шүү дээ. Хэлээгүй. Улаанбаатар аймаг чинь Монгол улсын төрийн Монгол улсын нэг л уяач Монгол улсын наадмын тусгаарлах энэ асуудал хэлж байгаа хүн чинь Монгол төрийн наадмаа Монгол морид уралдах ёстой байгаа үстэй. Нэг яагаад та тэр хотод нөгөө авиргал өгдөг болдог. Тэр нэгэнд хасагдах ёстой юм хасахгүй юу? Тий яг хасахтай шүү. Олон хүний морь хасчлаа гэдэг байхгүй юу? Тэгэхээр юу хасах ёстой. Уралдаад ирэхээр хасах ёстой байхгүй юу? Ирлээ задуу уралдуулахгүй гэдэг тусны уралдаа гаргаж өчөөд ирлээс бол төрүүлээд ирэхээр барьждаг. Энэ бодит амьдрал байхгүй. Одоо тухайн нөгөө ямар халдсан бэ лээ? Гадаад нэг шүү дээ. Жордан халдсан. Жордан 50% ирлээс задуу байхгүй. Жордан төрийн наадмын төрүүлээд тэр бариад байгаа. Тийм. Тэгээ эзэн хүндээ 6-д орсон хүнээс хойш гуйж ийн гэж байгаа байхгүй. Яана би одоо ингээд мордууч гэсэн төрүүлчлээ. Яах юм гэхээр нөгөө Монгол уяас жодог гарга за самтаа би маргаа яах вэ? Ингээд хоёр хүний асуудлаа ард нь орж байгаа 100 хүний асуудал шийдэгдэх болсон. Зүгээр тохироо. Тэр чинь тохироо олчж штэ. Тэр ийм байдлаас бид гарга нь өндөр намын асуудал биш ээ. Ийм асуудлыг зөвтгүүлээд байгаа дээр энэ асуудлыг дэмжиж яриад байгаа гişүүдээ одоо олиоч гэж хэлмээр байгаа. Энэ дээр одоо нэг зүйл хэлгээд байна штэ. Тухайн Бат Эрдэнэ гişүүн тэрийг дэмжиж ийлээ. Болгоны тийм. Тэгэхээр Бат Эрдэнэ гişүүн яагаад дэмжиж ийм гэхээр Бат Эрдэнэ гişүүн тухайн Болгоны аймгийн хойд чод хүний эрхийг залуу такуудаад Монгол морь уралдана гэд зарлцсан байжсэн наадам дээр Элизабет Монгол морин дээр Элизабет уралдаа төрүүлж байгаа байхгүй. Тэгээ Болгоны наадам бодгож ирэнгүүтээ тухайн урд жилийн улсын наадам хасагдаад байсан. Улсын наадам Элизабет морцсон их насны морийг нэгэнт Бат Эрдэнэ даах шүлэнгээ Элизабет өөрөө дахиулаад төрүүлж байгаа чинь Австрийн мэндийн хонгормор тэд төрүүлж байгаа. Гүр улсад хасагдаад Элизабет уралж байгаа юм. Тэгээ энэ ийм одоо сонин юмнууд шин цаашаа яваад байхад энэ хин бий болоод тэр хэлсэн шүү дээ. Монгол улсын наадмыг Улаанбаатар хотын наадам энд ирээд
Өмүүлээд байгаа хөдөөний нэг ч байх байхгүй. Тэр 7 сарын начаа ийм байна. Хүний хүчин зүйлийн тухай бид нар ярьлаа. Тэр Батэрдэн гишүүний одоо тэр болгоны ойд би очиж уралцсан шүү дээ. Их мөрдөө соёлтонтой очсон. Жинхэнэ одоо нөгөө болгоныхын бодлоотой бодоон дээрээ зодонтой гэдэг юм тийм утгаар нь тэр олонд очсон наадамчд үдсэн. Яг энэ гол зохион байгуулсан нуус ноёнтон тэр Батэрдэн гэдэг хүн гардан гүсгсэн хүн нь өөр юм ба. Бас л морины зүтгэлтэн. Тийм хүмүүс янз бүрээр хэлдэг. Ийм хийсэн. Тэгээд тэр дээр боловч шулын гишүүн ярьж штэ ингээд одоо 60% гасагдлаа гэж. Гэхдээ тэр 60% гасагдсан адууны чинь хэдэн Монгол адуу байсан гасагдсан. Тийм. Тэгэхээр хэдэн нэржил байсан. Тэр даавч гасагдсан. Тэр гасагдах ёстой адуу гассан. Харин энэ дээр одоо тэр зохион байгуулах комиссионыг үнэлэх ёстой. Тим хэмжээнд хүртэл тийм үү 60% нь хүртлээ одоо тийм хуулиар зөрчөөд эрлийн задуу уралдуулж ирсэн. Тэр хүн нотож хэлж штэ. Тэрэн дотор хэдэн Монгол адуу гасагдсан бэ гэдгийг тэр хүн ярьсангүй. Тэгсэн чинь одоо 13 өдөр болдог эрлийн задууны уралдаанд бол одоо урд хожид үжигдэг ба 10 адуу уралдаад 9 адуу уралдаад айраг аваад цоод авч ирсэн хүмүүс ичээд онгоцон цогоо явж ирсэн тохиолдол бий. Тэгэхдээ тэнд 200-300 грамм орцсон байхгүй юу? Нөгөө эрлийн задууч. Нөгөө бүх гасагдсан адууч. Тэгэхээр одоо энэ сэрвэний өндөр гэдэг чинь гол гардаг нь юу гэхээр эрлээс дурлтна. Сэрвэгээр ороод Монголд дурлтна. Бүгд нь дурлтна гэсэн төрөмгөл байхгүй юу? Ерөөсөө ийм тогтгоо шүү дээ. Тэр хуулийн дээр 2050 он хүртэл алсын хараа гэдэг хуулийн дээр одоо манай энэ засгийн газар хэрэглэх газрын дарга оюун эрдний санаач 50 жилийн эрдэмтдийн баг оролцож хийсэн алсын хараа гэдэг бичсэн байж тээ. Оруулсан бай тэрийг. Тэгээ сүйтгэгчд гэдэг тэрийг бүр зааж өгсөн байна. Эднтэй бүр хатуу тэмцэл өрнүүдээ гээд социализм үеих шиг одоо тийм оройл оозон шиг тийм ийм юм тэнтэй гаргасан байгаа байхгүй. Ийм юм бодлогын заагаад тэд нар мэдчихсэн төрийнхөө юм тэр дээд өндөрлөг өрөөнд мэдчихсэн байгаад бид нар заавал одоо өөр юм хууль хийх гэдэг тухай асуудал ярих нь бол үнэхээр цаг үе олоогүй асуудал. Яагаад цаг үе олоогүй асуудал ярьж ийн гэхээр бид нар бол парламентын засаглалтаа бас Монгол улс удаж байна. Өөрөөр хэлбэл тэр парламентын засаглалтаа улс гэх нь хууль тогтоох бүхэл бүтэн институт ажиллаж байгаа. Улсын их хурлын тамгын улсын их хурлын 76 гишүүн. За бодож чулуун гишүүний тухайд ярий одоо дуршлагтай 2 дахь удаага сонгогдож байгаа. Нөхөр Бацуур шиг шинэ хүн биш. Тийм үү? Тэгэхээр тэр шинжлэх ухааны үндэсгүй сэрвэний өндөр гэдэг нь оруулж ирнэ гэж одоо энэ хүн хуулийн боловсруулалтаа харуулад байгаа мó. Тэнд их хурлын гишүүн хийж байгаа давуу эрхээ үзүүлээд байгаа мó. Эсвэл одоо энэ тэндээс санаа захиалга өгсөн лобби бүлэг хавтаад байгаа мó гэдэг асуудлыг бид нар ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Ер нь уржигдрын одоо тэр төрийн бус байгуулалтын байнгын хорооны хурал дээр л надад тийм харагдсан. Батэрдэн гишүүний хэлж хүн хүний үгийг бодох хэрэгтэй. Хүмүүс хүний хэлсэн үгийг ингээд тасалж яваад цитат хийдэг. Яг бүтэн агуулгаар нь уншихад бид нар чи бие биенээ мэднэ шүү дээ. Тэг одоо тэрийг Монголоор нэр заалаа гэхгүй ер нь бол энэ хэл хэмийг хэлжлэх хэрэгтэй байхгүй. Тэр нэг айхгүй зоригтой хүн болж байгаа ш. Тэр нэр усыг авч үлднэ гэж чинь цаана тэр хүн бас нэг юм байна л гэсэн үг гэж ойлгоод байна. Тэгэхээр одоо тэр хуулийнхаа юмд хэдүүлээ орё. Зүгээр тэр парламент анхудаа орж ирж байгаа хүн амьдрал дундаас мэдээд нь шүү дээ. Адуу соёлоо, өг соёлоо үгүй хийх гээд байна. Хоттой ирсэн хэсэг хүмүүсийн тийм үү? Хэн оруулж ирсэн импортоор оруулж ирсэн одоо. Тэгээ хаанч байдгүй эрлизийн уралдаан гэдэг зохион байгуулаад. Тэгээ тэрэндээ сэтгэл нь хангахгүй. Хаад Монгол адуураа тогтлоо. Тэгээ тэрийг хуульчилж авах гээд байгаа. Тэмцэн шүү дээ. Энэ тэмцэл өнөөдөр бид гурав ярьж тэнд бүр газар авч байгаа. Яаж одоо энийг зохион байгуулж, яаж энэ хурлаар оруулж энийг хурдан баталж авах вэ гэж одоо энэ алдар хөндийн дитэм ашиг орлогын төлөө амиа өгөхөөс уцхай байсан улсууд ийм хийж байгаа гэж би ойлгож байна. Баяр наадмын хууль гэдэг дотор зориуд эрлэж морж байгаа шүү дээ. 6 насны мөр 93 наадам одоо бичсэн ч хөл бичгдээгүй шүү дээ. Миний ой танд орсон. Тэгээд тэр баяр наадмын хууль дотор эрлэж хууль гэж дахиад одоо юу оруулах яваад байгаа юм байна. Оруулах юм тийм бүгийн одоо бид ороогүй шүү дээ. Тийм үү? Өчиг тараалыг яриаггүй. Улаанбаатарын энэ хүн одоо жилийн энэ хүүд одод яриаггүй. Бид Монгол улсын 330 сум энэ 18 аймаг одоо нутаг жалга болгондоо нөгөө хүний эрх нөгөө хэн нэгний эрх шиг хэн нэгний хязгаарлагддаг. Хүний эрхийн төгөөмөл тохиол байхгүй. Хонь наран дээрээс тавьяасаа саран дээрээс алтан бүсээ авчирсан бол над хамаагүй шүү дээ. Хэн ч хамаагүй шүү. Гэтэл хэн нэгнийг дарж хэн нэгнийг зөрчиж ягаад боломжит хүмүүс огтуг ашиглаж болдгоо юм. Хүмүүс амтан таймал алдагдуулж байгаа гэдэг. Ингэж зогсоо хөөе зогсоолгодгийг. Тэгэхээр тэр алдар нэр одоо энэ чинь цаа нэг алдар нэр дэв шунал одоо хүнд 5 мөлөх байх шийдэл. Оны манай 10 жавтын өрнөж чанар донд гардаг 5 мөлөх амттай өнөрлөх сонсох чанах Монгол ундраад ургаад ингээд хоёул ундад урахлаар сонсож 5 мөлөх авчих. Тэгвэл тэрний цаа тэр алтан эдлэр тэр юу чинь одоо би мэд хүн 5 метр хүйтээ. Тэгээ 6 дахь нь юу юм? 6 дахь нь дэв шунал байхгүй. Дэв шунал. Тэр одоо өөрийгөө мэд хянахгүй болсон. Тэр алтан бүстэй яагаад яах юм? Ахти яах үггүй мөнгөтэй өнгөхгүй үгтэй өөрөө явах. Манай бадварын үг. Дэрлээд өгөх байх. Тэгэхээр эдис одоо өөрөө явах юм, алтаа өөрөө явах юм уу?
Одоо тэр гасхын тухайд чинь Монгол одоо хэд гасагдчих байна. 60% гасах өшөө 70 ч юм уу 80 ч юм уу гасах хэрэгтэй. А гасах хэрэгтэй гассан болохоос тэрийг гаслаа гэдэг гаслаа болох юм байхгүй л дээ. тэрийг уралдуулах гэж хууль хийх гэдэг. Өндөр эдийн засаг уралдуулахын ч хууль гэдэг. Тэгэхээр ингээд буруу юмд бугшаад төр нөгөө парламент тогтолцоо өчгээд нөгөө дээд түн судлаа болохгүй доод түн судлаа болохгүй. Яг нь төнд одоо юу гэдэг тэр инженер техникийн байсан бол технологийн байсан бол мэдэхгүй тэр наа янз бүрийн юм байсан л байна. Монгол морин дээр мэдээж асуудал шүү. Монголчууд бид нар мэдээж юм ярьж байгаа шүү. Мэдээж юм дээр ингээд мэдрэл болоо цаг алдаад ингээд монголчууд хоорондоо ингээд суугаад үнэхээр эмнэлтэй. Тэгэхээр миний хэлдгээр Марис Батбаяштай одоо шоу тата бараад тусдаа ингээд тусдаа тэр үргэлж болтал Монгол наадам Монголоор энэ дэр манай Монгол улсын ерөнхий сайд энэ бас одоо засаг барьж байгаа бас энэ хурал татварч бас дандаа буруу их байхгүй бас сайхан Монголоо гэж байгаа хүмүүс байх ба. Тэгээд 10 хоног хойшлоо гэн энэ дүн дундуур буруу их усааг байна. Ахаад 10 хоногийн дараа яах вэ? Юу сайжирсан байх вэ? Тэгээ энэ цаг зууд энэ цаг үеийн асуудлыг асуу бишээ ярианд гарна лээ. Монгол шийдвэр ярмаар энэ ковид үдий гэдгийг асуудал байна. Тэгэхээр яагаад энэ ингэж цуглаж байгаа? Ингээд сервер өндөр гэдэг. Тэгээ ер нь бол Мэдээ байрнаадны тухай хуулийг энэ үед юугаар сайн хэллээ шүү дээ. Нөгөө юугаар хийж болохгүй маа. Онлайнаар захимаар хийж болохгүй. Захимаар хийхгүй байхгүй асуудал байх нь. Бодит асуудал байх нь. Монгол улс оршин тогтвортой дэлхийн өвд үрдэгдсэн гац наадмын чинь бүрдүүлэх чинь одоо өнөөдөр ингээд соёл ярихаар ингэж л атуу соёл юм уу гэж. Тэгэхээр энэ өв соёлыг чинь олон зүйлийг бүрдүүл орж дэлхийн хүндрэлтүүд өгöd оруулсан юу байхгүй. Тэрний нэг нь Монгол атуу өөрөө хүн. Тэгэхээр яг өв соёлыг чинь эзэн Монгол адуу Монгол хараач гурав. Тэгэхээр төрийн уран наадам чинь яг ингээд Монгол морь уралдуулаад Монгол хүчүүдээр барилдуулаад хараачтай харуулаад үзэгчд нь үзээд энийг төр өөрөө зохион байгуулж өгдөг юм байна. Наадам угаасаа энэ том соёл чи 3 зүгээс бүтээд байгаа. Тэгэхээр энэ бүтэж байгаа одоо түүгээрээ хэдэн зуун жилээр бий болоод ирсэн энэ Монгол атог өнөөдөр устгаж байгаа маа гэхээр устгаагүй гэж байгаа. Устчих болох гэж байна. Юу ус. Тэгээд хэрвээ ингээд эрлий задуу уралдаад ингээд төрийн наадамд нь одоо эрлий задуу уралдах юм бол Монгол атог жинхэнэ одоо хөөс өөр аргагүй богоноор начаад өгөө болно. Тэгээд унах мөргөө одоо түрүү та ярьж байсан дээр өнөөдөр гэдгээр адуунаас чинь амьдрах үгүй байхгүй үстэй. Одоо бэлчээд нэг шиглэл одоо амьдрах боломжгүй байгаа. Энэ ч мод өөр хангажууд одоо бүр өөр хангаж хөдөө айл ингээ бооход ярьж байгаа болохгүй мэлээ хайзаа тэгжэл аав хавдаас идээд дуусах шахсан шүү. Хоёр юм олсод аваад ирэхээр 2 3 маа гэсэн юу гэсэн үг вэ? Тэгээ бид нар чинь дандаа ингээд ард түмний дунд байна. Энэ даргаар хөрхи бас өөрхий байна да амьдрал мэдгүй байгаа. Тэгтээ хуучны мачмааргүй юм аа. Би ингээд ховд орсон. Өөрөнгө гадаан яваа хонгор ороод ингээд ховд орсон. Тэгээ нэг усаад хэлсэн. Ерөнхийдөө Монгол улс чинь гүн зэл юм байна шүү дээ. Ерөөсөө гүн зэл юм байна. Гүн зэлийг одоо хамгийн орчин хөгжөөд хамгийн орчин гүн зэл л шаарддаг. улсын баруун зүүн хязгаарын хооронд татсан. Тийм баруун. Тэгээ энэ хооронд түрүү манай дотоодаар хэлсэн би үүнийг бодлого гэж ойлгож юм гэж. Юу гэж? Юу дээ? Халдлага. Тийм. Тэгэхээр би хүмүүс гэж ойлгож байна. Энэ ингээд бас үсэйд Бангладеш энэ алтэрдэн шүү дээ. Оюун ухааны энэ топ биш тус ингээд байж байхад тэгээ Монгол ингэсэн тэгээ хоолдод очиход зан шил. Тэгэхээр энэ нь юу хэлчихвэл энэ дамтах энэ гүн зэш Монгол улс баруун зүүн хоёроос хахад дандаа малчид уйлж байгаа. Тэгэхээр таа ч нэг морь дурдаг байх юм шиг байна. Таа ч нэг морины хүн байна шүү дээ. Энэ Монгол наадам. Энэ морь гэдэг ард түмэнгүй төр одоо яах юм? Тийм ээ? Тий. Ард түмэнгүй төр. Ер нь яг одоо ингэж хэлдэг ард түмэн гэдэг бол цагаан цаас түүн дээр юу ч гэж бич болно гэдэг одоо энэ хятадын хөдөлгч Маогийн хэлсэн үг манайхыг ашиглаж ярьдаг болсон. Тэгээд энийг бол ер нь манай нэгэн одоо хийгүү улс төрчдийн амнаас энэ үг гардаг шүү дээ. Ялангуяа сонгуулийн үеэр. Тэгээд би бол ард түмэн гэдэг бол тийм нэг цагаан цаас биш гэж боддог байхгүй юу? Энэ бол одоо сондуун жүж шиг тийм үү? Алтан гэрэл судар шиг нэг удаа салхилуулахад байна. Юу хийхээр мэддэг, яах ёстойгоо мэддэг. Ийм зон олон байхгүй, ийм нэгдэл байхгүй юу? Тэгээ бид нар өнөөдөр ингээд сууж байна. Одоо долоо сүрний бундан онгорынхаа тухай юм уу? Эсвэл айтам очор одоо хэрийн тухай, намсраа дутвал одоо хар мөрнийхөө тухай яриад байгаа асуудал биш байхгүй юу? Хэдэн өдөр дараалал бас Сүхбаатар 2 3 ингээд суучихлаа. Тэр Сүхбаатарчууд адуугаа хамгаалах гэдэг тухай асуудал огтж биш байхгүй юу? Энэ чинь одоо ингээд энэ өмнө говь, дунд говь тийм үү? Кичнээн олон сайхан адуу манай юунууд байж байна. Ховд ингээд одоо мянгатын чонон саарад ингээд одоо хадаг тэр улсын тэс адуу тийм үү? За ингээд наашаа хүн лүүн дээр яг харж хэмж юм уу? Сэлэн богон халиунч гэдэг юм уу тийм үү? Ингээд энэ Монгол адууны бид нар бол өстой яриач мэдхгүй яваач яхааргүй агуун амтны юмны тухай ярьж байгаа байхгүй соёлын тухай.
сутаад гардаг одоо өндөр хамгийн өндөр сэт гарсан бормор гэдэг юм уу. Хойд мөсөн далаад очиж сураггүй очихсон чинь хоол болохоор алаад идчихсэн. Тэр хүүтэнд өгөөгүй Монгол хадууны тухай бид ярьж байгаа байхгүй. Зөвхөн тэрний урд дах боломжлынхын тухай тийм үү. Өв сөлтөн болгож нандгилсан өвгөлд өөрсдөө нэрж гаргаж авсан тэр адуун соёлын тухай ярьж байгаа шүү дээ. Төрмөл адууны тухай бид яриаггүй. Таримл адууны тухай ярьж байгаа. Таримл адууны тухай ярихыг хүсэхгүй байгаа. Хаанч байхгүй эрлиз одоо Монголд л оролдож байна. Хаанч байхгүй эрлиз хуулийг энэ их хурл дээр гаргах гэж байна. Одоо боловсролын гишүүний тэр хуулийн нэмэлт өөрчлөлтөөр болсон би хоёр юм хэлж байгаа. Одоо баячуудаа мөнгөтэй хүмүүсээ зогсоод ирэхээ байгаа. 9-өөс дээш машин явахгүй гэж хуулинд заах гэж байгаа байхгүй. Гэхдээ чинь аргаан ядсан ажил гэдэг. Одоо улсын их хурлын хамгийн газар тэр 76 гишүүн норд давтад 9 машинаас илүү явахгүй гэж хуучлах гэж байгаа. Одоо энэ бол хорвоо ертөнцийн готом шиг болно. За тэгэхээр боловсролын хөдөө өссөн хүн. Тэр Бат Эрдэнэс хөдөө өссөн хүн. Мал малын зах дээр өссөн хүн. Тэгсэн чинь 14 нас хүрч морь онох хүүхдийн тухай насны тухай ярьж байна. 14 нас гэж хүүхэд уян морьоос салж одоо асагддаг. Туслах үеийн одоо ярэмбэр шилждэг нас үстэй. Тэг юу бид нар хуулинд нэмэлт өөрчлөлт хийх гээд энэ хулгайч хуулийг тийм үстэй. Гайхалтай онч хэлсэн. Тийм ээ. Тэгээ сэрвэний өндөр одоо бүх насанд байлдан дагуул тэр релиз одоо хүссэн морь оролдуулах алхмын төлөө бид нар ингэж үйлчлэх яваад байгаа юм бэ. Бид нар Сүхбаатарын гэж аяа өгсөн. Сүхбаатарын өв соёлын төв. Яг бид нар тэр онжи хааны удамжийн төв хөнгө соёл зүүн талын байсан. Морин соёл гэж асар их юм бэ. Монгол яриа шүү. Морин соёл тусгай морин соёл. Яагаад ингэж тэр морь мэдгүй морь би бүх юм томцолт энэд ивш. Тийм. Тэгэхээр мэдж байгаа юм яахгүй ингэж Монгол дотор. Тийм бид нар ингэж агсан гадаад зогс тэмцсэн. Монголд байгаа. Тэр чинь зөвхөн намын тэмцсэн юм уу? Нам улс төрийн сонгол юм уу? А тэгвэл тэр тэмцсэн гişүүд дашууран барьсан тэр одоо Монголоо байлгаж тэмцэл энэ манай хуулиудад адилхан одоо энэ чи тэр нэг хэсэг байхгүй юу? Тийм ээ? Монголоор байх юм. Монголоор байх чинь тэмцэж байгаа болохоос гарч ирсэн болохоос биш хэн нэгэн хүний вэ компани колтыг арчсан аль нэг намыг тэмцээгүй шүү дээ. Монголыг Монголоор манчуудээс морийг мороор байгаас гэдэг. Ингээд тэгээд энэ цаг хугацаа бас нэлээд явчлаа. Одоо 100 жил гэдэг шалгуурыг л одоо ёстой тусаа урсгаад байдаг юм хөлсөө урсгаад энэ наадмыг хийж чадвал бид чадна. Эс чадвал энэ төрлийн хулгайч өөрчин энэ гадны захиал гар хэл энийг цаг бүхэн мөнгө байна. Удаан цаг хэл мөнгө. Тэр ер нь яг хатуу хэлэхэд нөгөө ямар төртэй вэ тийм хууль үйлчлэн гэж. Тэр тийм шүү дээ. Тэр манай төр өнөөдөр ямар байгаагаа харуулж байгаа юм чи одоо ийм нэг цагийг шалгуурлаа. Саяны байнгын орнд ингээд өөрөө хэлж шарах. Цусан гишүүний байр суурь, Батцуур гишүүний байр суурь, Баатар гишүүний байр суурийг ингээд сонссон өдөөний ард түмнүүд баясаад нэг гэгээ гарах нь гэдэг ингээд сууж байгаа байхгүй юу? Тий. Одоо энийг харж нөгөө хоёрын чинь гайхаа сууж байгаа байхгүй юу? Чи яагаад Монголын ард түмний бидний эсрэг энэ бидний хад төлөө ажиллана гэж бидний төлөө бол тэд их хурд суучаад төр барилт сууж байгаа. Ард түмнийхээ эсрэг хийж байгаа юм байна. Нөгөө 100 жилийн түүхтэй ертөнцийн талыг үзсэн их хааныхаа хөлөг унаг өнөөдөр эвлэлээс устгах гэдэг юм байна. Яг устгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр усууд хатаа навдаг. Тий. Сонгуульд болохоор шууд бүтэрлээс навдаг. Эргүүлээд мохоор хэлээ амт намаа гэж. Мачид өөр яах юм баяр наадам төрийн одоо өөр мөрөөдөлгүй болсон шүү дээ. Уг нь бол яг одоо би хэлээ боловсролын гишүүн тэр байхдаа тэр нөгөө Монгол улс чинь генетик нөөцийн тухай хууль малын генетик онцгой тухай хууль татсан байна. Тэр хууль уншдаг зүгээр уншдаг хүн бол энэ өндөр наваар ялгахгүй юм байна. Хуулиа хэрэгжүүлээд ялгаад Монгол одоо Монгол төрийн наадамд орох боломж бүх юм байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хэсэг улсууд өнөөдөр хамгийн гол нь ард түмэнд тийм боломж байхгүй гэдэг ойлголт өгöd байгаа. Тэгэхээр биднүүдийн өнөөдөр одоо лайв анхны гарсан уяастай ард түмэнд өөр арга байгаа юм аа. Шинжлэх ухаанч дэлхийд зөвшөөрөх гэсэн арга байгаа юм. Энэ арга байгаа шүү. Монголоор уралдаж болох юм байна. Энийг хэрэгжүүлдэг. Яагаад гэвэл чинь уяастай холбооны хурд одоо 21 аймгаараа яваад нийт уяасчид нь Эвлис Монгол гэж ялгана. Монгол төрийн наадам Монгол морь орох хэрэгтэй гэдэг юм яг олонхоор гараа өгсөн баггүй юу. Тэгээд ялгах арга дээр өндөр нам гэдэг. Энээс өөр арга байхгүй гэдэг юм аа. Дэлхийд байхгүй юмар л одоо тэнийг мунхаглал үзлээ гэж одоо арай мунхаглал гэж байна. Тэр чинь нөгөө өмнө хийсэн ажлаа одоо мэдэхгүй зүгээр тоноогторсон юм гэдэг асуудал гарч ирж штэ. Гэхдээ тийм хууль баталсан хэрвээ үнэхээр баталсан үний юм бол өнөөдөр энэ хууль бас ийм хууль санаачлаа яаж вэ? Би одоо санаж байна. Боловсролын гишүүнийг байх нь одоо тэр хууль. Одоо нэг бөөдрч гэсэн үг юм уу? Ойморч гэсэн үний хийдэг ажил шиг юм одоо энэ манай их хурлын гишүүд ирэх биш. Одоо зүгээр ингээд би одоо хэлээд бас халтар балтар их сургууль эрхсүүлж мэрэгчлээ
прокурор цагдаад ажилласан. Тэгээ одоо ингээд хууль харахад тэр хуулийг чинь би хууль батлаад тэрний засгийн газар хийж өгдөг. Тэгээ дөрвөн засгийн газар яг хэрэгжүүлэхээр түүх юм ингээд алхмын аваад удаан сайд байхдаа ингээд за жинхэнэ одоо ард түмэн хуулийн батлаад өгөөд энэ Монгол адууны одоо хэрүүл балгааны гаргаад гин дэлхийд Монгол адуугийн тусгаар нь одоо Монгол адуу гэж ийм адуу хэлнэгээд стандартын хэмжээгээр бүртгүүлээ гэдэг том санаа гаргаад явж ирсэн ажлыг одоо эглиз холбоо дэмждэг сайд болгохдоо улсын бодлогыг зогсоож бүр төрийн одоо бодлогон дээр зогсоож хууль хэрэгжилтийг зогсоож байгаа. Тэгэхээр энд нэлээд том нөгөө хэлээд байна шүү гадны нөлөөлөл байна. Бид бол одоо эдийн засгийн хувьд маш том зүйл ярих хэрэгтэй байгаа юм дээр. Бацаа биш яг яаж вэ? Эглиз морд хижээж байгаа. Эглиз нэг морд хижээх гэх хэдэн төгрөгийн зардал гардаг юм бэ? Тийм. Энэ чинь хэдэн мал монголчууд чинь ингэдэг сууч урд тавихад хонь үхэн бөөцөлөд авна адууга орчдөг үстэй. Тэгээд хэд хоногийн дараа тэнгэр сайхан болохоор уруудаа явдаг. Адуу нэг л өөрөө гараад ирдэг. Би дараас нь дахиад. Надад бол одоо амьдралын жишээ байна. Надад бас уцууд адуу бэлэг өгсөн. Одоо манай он багш одоо сайхан эглиз сайхан даад түүхтэрийн соёлоор ингээд дааг өгч байгаа. Тэгээд шуурганд адууга алсан. Хэрэгжил 3 адуус 3 авсан. Тэгэхээр эн чинь бол одоо игэл жирийн малчин хүнд амьдрах юм. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын асуудал баггүй. Гадаад авиж $1000 тушаах юм уу? Өөрөөр хэлбэл Сүхбаатарын галширынхаа хүн хурдтай хүнд Монгол адуунда хөрөнгө оруулалт хийх юм уу? Ийм том эдийн засгийн Монгол улсын тусгай батланы асуудалтай холбогдолтой зүйл гэж би бол харддаг. Тэгээд энэ ч утгаараа ард түмэн хүсээд байгаа байхгүй юу? Ард түмэнийг хүсээд байгаа гэдгийг боловсруулсан юм шиг маань хэдэн хүнд холбооны дарга гэдэг хүнээс бичиг авчирчаад бүх аймагуудын холбоод игдсэн юм аа гэдэг. Үгүй бүх аймагууд дээр чинь бүр судалгаа хийгээд бүх аймагуудаар гис очоод өөрөөсөө хурлаа хийгээд энэ авсан мэдээлэл байж шүү бидэнд. Одоо сайхан мөнгөтэй харин ингээд ордын задвар авахгүй байгаа. Жишээлбэл одоо манайхан бүгд алхах мэд давдарч уяаш тавтлаа дараа одоо манайс Баатарын хурд адуу авдаг. Одоо би Ажны Баатарт мөнгөтэй баян уралдаг. Ямар сайхан одоо би Баатарт нэрдээ хэрэлдээ. Бас энэ гол зөв шигтэй наашаа хандаж гадаалшууд байна шүү дээ. Баян. Тэгэхдээ Монгол морч өөрөө ямар гайхамшиг вэ? Хаанаас гүйж ирлээ Вьетнамаас. Тийм ээ. Монгол морины зүүн совин баяр та нар фэйсбүүкээр монголчуудаа би хараад уус ингээд нэг тэр жилийн ингээд явж ирсэн унтаж ирсэн бол нөгөө цагаан зураас таваад очиж өгчих واخгүй юу. Нөгөө жанчи холбооч нь нөгөө халуугаа шүдэрэн зугаа бахирна хамгааллаа гэдэг шиг тэр Монгол төрийн төдөө Монголын тусгай тогтнолын төдөө тэр мөр тэр цагаан зураас даваад зөвдөр өгчих шүү дээ. Зарим тал дээр хүнээс ч ухаан тийм үг юм байна. Гайхамшиг үйлдэл хийдэг Монгол. Тийм ээ. Ийм шалгууртай ийм баялаг энэ гайхамшиг авах. Одоо бид нар бүгд мэднэ. Одоо ингээ уйж байгаад одоо ингээд нас одоо яваад одоо уяхаа болсон мөр өөрөө ирээд өөрөө уян дээр уйгдж байгаад. Тэгээ одоо тэр манж Монголын одоо бүр том агуулгатай наадам тэр мөр ирээд өөрөө төрүүлж байгаа. Тодмагна гэх юм уу. Бид нар тэрийг зохиогоогүй шүү дээ. Годомжилт ирсэн өв соёлоо уран зохиол болгож үлдээсэн тийм үү. Ийм сайхан адуу бид нар бий болгосон юм шүү гэж. Тэгсэн чинь одоо яг тооны одоо адуу гэдэг тусдаа адуу байдаг шүү дээ. Тэр одоо адуу гэдэг манай морины зүтгэлтэн гайгүй боловсролтой хүн ингэж хэлээд явах юм. Одоо тэр тооны адуугаар одоо тэр дэлхийн талыг эзэлсэн юу байсан одоо тэр өнгөтэй өтгийг хараад тэр дэлхийг сэлгэсэн улсууд ч нэг хэрвээ морио солих байсан бол араа баанал аль зур янзад гоё болгочихсон гэсэн. Тэгээ уралдааны тухай ингээд бид бол орчод байгаа юм л да. Тэгэхээр бид бол нөгөө дайн тулаантай байхдаа наадмаа хийж ирсэн. Өнгөрсөн жил одоо өвсөн зовлон гарсан тийм. Тэгээд наадмаа хийгээд зохих хэмжээд нь боломжоор ингээд хийсэн. Тэгэхээр энэ бид бол одоо энэ лайв хэдэн тэхэллээ гэхээр монголчууд ирчлээгөө Монгол дээр хэлсэн шүү дээ. 29 хаан залсан. За тэгэхээр энэ яагаад бэлэгдэл байсан бэ гэхээр тэр 11 оны юу ч нөгөө Монгол ингээд Монгол улсын тусгай багтлын тухай ингээд яриад ирэхэд наадам өөрөө амьдрал юм байл шүү дээ. Манайчууд Монголын хаад ноёдыг уулзах гэдэг болохгүй болохоор наадмыг хийж. Тэгээд наадам дээр өөрсдөө ирж одоо 11 оны шүү дээ. Тэр чуулган болж газраас хаад ноёд маань ирж одоо экорно гэсэн үзэл бодолтой үгсэн тохирч тэгээс яг тэр наадам дээрээс болсон зүйл шүү. Орос руу одоо 3 хүн нэлээд хөшөө явуулж одоо Монгол улс тусдаа энэ наадамтайгаа холбоотой. Тэгэхээр одоогийн өнөөдөр та тэр үйлдэлээ шүү дээ. Ерөөсөө 100 жил гэдэг байгаа бид одоо чинь Монгол улс нөгөө оршин тогтнож байна, өв соёлоо хадгалж байна гэдгээр дэлхийд тунхал зарлах юм байгаа тийм. Тусгаар тогтсон Монгол улс өөрийн гэсэн баяртай маа гэдэг. Тэгэхээр таны яриаг бас үргэлжлүүлэхийг хүсэж байна. Тэр 11 оны хувьсгалын тухай ярьж байгаа хичээлүүний хувьсгалын тухай 5 замын цэрэг одоо цагаан хэрэг мөртөг явсан. Өөрөөр хэлбэл бид өвөр Монголоо чөлөөсөн. Бүх Монгол нэгдэх боломж. Гэтэл одоо харамсалтай нь 2 их гүрний одоо
3 гүрний хэлцээрийн дагуу тийм ээ одоо цэргээ татах шаардлага тавиад бидний одоо өнийн хүсэл мөрөөд биелээгүй. Өнөөдөр бас одоо ингээд бид нар эвлэл монголоор ялгаж байна. Өв соёлоо хадгалах юм ингээд энэ мэт юм болов за гадны захиалгаар тийм үү. 10 хоног гэдэг одоо бидний аргацаас хуурсан цаг хугацаа байна уу? Аль эсвэл одоо бас үнэхээр нухастай хандаж энэ өв соёлдоо өөр юмсыг хандаж өөрийгөө олж харах гэсэн боломжтой хугацааг өгөө гэдэг бол одоо бас эргэлзээтэй байна гэж бодож байна. Их амсалтай. Яг ийм цаг үед ингэж байгаа. Ард түмний үүсгэлээр юу яаж төр оршин тавьдаг гэж санагдахгүй байна. Нэг хүнийг ярмааргүй байна. Гэтэ хүмүүс үнэхээр одоо юу гэж байгаа тэр энэ хүүхдийн асуудал тэгээд одоо уралдааны чинь одоо ер нь баяр наадамж байх Монгол баяны чөвсөй энэ одоо малчдын ажил амьдрал ордог ажлын байр гэж ярьдаг нөхцөлд ер нь тэгээд одоо сүүлийн 2 жил 3 жил ингээд одоо корона шиг ханаад балын хөлгөч шиг болоод тэгээд ингээд чөтгөрлөд уяал ер нь л одоо энэ өвсөйлийн энэ том хэмжээгээр бий тохиолчлоо гэж бодож байгаа. А гэхдээ ард түмэн дийлхийн баялаг юм чинь Монгол орны энэ их оюун санааны түүх уламжлал энэ өвсөй монголчууд оргоор алхахгүй гэдэг энд наадамгүй одоо биш байхгүй юу соёлгүй бол наадамгүй шууд тугаас одоо өөр шийдээд байгаа юм байхгүй. Спортын холбоо бол одоо сая ингээд адны холбоотой дэлхийн холбоонд ороод явж байна. Манай үндэсний морь уралдааны холбоод бид үндэснийхэн байраад бид тухай яриад байхгүй. Ямар ч байсан бид наадмаа сайхан Монгол мориороо энэ нөгөө амьдны ирэх байна энэ чинь түүх болсон Монгол адуу устгахшаа гэхээр үгүй гэдэг байхгүй. Усууд энэ Монгол адуу байж энэ өв соёлыг дэлхийд биштэй соёлын өв соёлыг бүртгэж байгаа гэсэн ЮНЕСКО дээр бүртгэсэн чинь. Одоо сайгаад өгдөг шүү дээ. Одоо магны халуун бид халуун ирэх юм бол одоо юунаас болж өгөх вэ? Хүний ирэх гэдэг амтны ирэх. Цаана нөгөө малтай зүг усаар арих гэж хууч одоо хойд нь хэлдэг байна уу? Байх болсон. Тэр чинь өөр төрлийн адуу уралдуудаа тэлээд авч хэлний ярьдаг да. Тэлж авч байгаа. Нөгөө 200 гал машин унцсан үедээ хөдөө сумдар 60 та найзгаа хоёлаа ямар акив гээд хүлээг явах хэрэгтэй үстэй. Тэгэхгүй л нөгөө 200 та гүйцэхээр гэдэг 60 тооч тараад авч ийн гэсэн үг. Амьсан уяачдын ард түмэн зориг яасах юм хаж байна. Одоо за яшилдөө манайхан бид яах юм биш. Ингээд нэрлэж юм яач. Дөрөвний одоо нөгөө наадамта яг зүйл байхгүй нөгөө тод магна канон дээр яадаг үлээ. Наадам ихээр нөгөө манжууд эдэд морин дээр анхаардаг наадамд анхаардаг гэдэг морины дөрөг авах гэж штэ. Авах гэдгээс яг одоо таны зогийг мохож байгаа шинэ үйл байхгүй. За тэр дөрвөө одоо болохгүй байх гэдэг морин ухаан байж байгаа байхгүй. Одоо дөрөв шуусууд ярьж шээ. Үнэхээр төрийн наадам 100 жилийн байна. Монгол морь уралдаал гэх юм бол дунд говьхон 90, Сүхбаатарын 90, холоос цааш ирэх гэж 100 жил яг Монгол. Нөгөө тал нь тий. Нөгөө нэг хэсэг нь сумынхаа наадам хэрүүлгүй сайхан болоод 100 жилдээ морь мортуудыг ингээд сэтгэл яг юм өрн бичээртэй явж шээ. Заавал эрлээ задуутай адилхан хашаад тийжихгүй шээ. Тэгээд өвөг өмтөд давлаа хаваа сайхан эдэлсэн морь гарч олждаг үстэй. Ойчдаг үстэй. Тэгээд нөгөө төрийн хэрэгт оролцох боломжийг нь хааж ирэх гэсэн. Төрд орох боломжийг ард түмнийг хязгаарлаад өгөхөөр юу болох вэ? Нөгөө бос юмуд бүгд явна гэсэн үг шүү дээ. Төрөнд бас хэлээд холгооч боломж агаад ярмаар санагдаж байна. Хүүхэд 14 нас гэж заасан. Энэ чинь одоо нөгөө өндөр мороо релизээ онолох бэлтгэлээр хийж ирэх гэсэн үг. Өшөө тийм. Дэлхий тэгдэг байхгүй юу? Одоо нэг дэлхийн уралдаанд том хүмүүнад болохгүй нэг хүүхдийн төлөө байгууллагад ч бид бас өндөө одоо уулзлаа шээ. Тэгэхээр тэр усуд хэлдэг байхгүй юу? Монгол наадмын тухайд ч бид яриаггүй. Бүгд одоостоо энэ дэлхийд гэсэн тэгдэг юм байна шүү дээ нөгөө үндснийх нь өв соёл учраас төвшөрдөг юм байна. Хүний хэрэгтэй юм даа. Хаана хавар өвөл хүүтэн уралдаа гэж нөгөө талаар хаанд эрлээс томоор авч уралдуулаад байна шүү. Тэрний чинь маш хурд нөгөө 7 8 хүүхдүүд чинь зөрүүлтэй болохгүй. Энд чинь ерөөсөө шинжлэх ухааны үндсэндээ монголчууд яагаад хүүхдээ гэхээр монгол марчин уралдах үедээ хэдэн хилтэй байгаа тийм ээ. Энэ 400 хилтэй эрлээс орно. Энэ 200 хилтэй монгол морь байна. Намхан байна. Тэгээд хамгийн чухал зүйлүүд монгол морь нөгөө туураад байгаа үедтэй. Бид нар алтан туур адуу гэдэг шүү. Бүгдэрч унах монох бүх юмнаас өөрийгөө үлийн нэгээр аваа явах бүх чадвар. Аюул эрсдлээс өөрийгөө зайлуулах гайхамшигтай мэдрэмжтэй юм бол Монгол адуу. Одоо ингээд сошиал дээр тавьчихсан байгаа ш машин дээр морь гарч байгаа. Наадам бодлонтой болоо дүнжин гарав юм болоо. Тэр эрлиз морь л одоо машин дээр гарна. Монгол морь хийж тавьж тий гарахгүй. Тэгээ одоо тэр чинь нэг тэр адууны тэр малны ухамсарын төвшингийн тухай асуудлыг хүртэл илэрхийлээд байхад бид нэг тийм рүү шимтэл байдаг л одоо нэр арай л өөрлөлтөө энийг мануфактур воол гэдэг ном байдаг шүү дээ. Гардаг тухай мануфактур воолын тухай толгойг ингээд тэмээний арьсаар ингээд ширээдэг. Яг тэр шиг манай одоо халтар хөндийн гэдэг олон танигдах өнгө мөнгөөрөө гайхуулах гэсэн энэ өвчин бидний таригдлахаар
ингэж одоо ингээд бариад байна. Тэгээ өвс үед удамжилтыгаа өөрсдөө югүйт гална хийлгээд байна. Тэрийг хятад хүн хийгээгүй, Орос англи хүн хийгээгүй, монгол хүн өөрөө хийгээд байна шүү дээ. Монгол хүн хийгээд. Монгол хүний мөсчүүдтэй алга болсон байна. өөрөө ярьж давгдар бадридна гэдэг. Ямар их сайхан монгол адуу нөлөө тэр хүмүүс өөрийнхөө олсон тийм үү? Одоо боломж мөнгөө тийш зориулж зөв зорьцуулж олох яг үед тийм шиг их болоод Монгол устгах юм биш шүү дээ. Тийм. Найгуусыг нөрөг оруулж байна. Монгол өвс үйдээ Монгол удамжтай Монгол айлаа. Энэ актер бохоо юм ер нь уяач хийхгүй байгаа юм. Ямар ч уяач юм харахгүй байгаа. Англи төвшингийн уяач, Сумын аймгийн үн уяач. А зөвхөн энэ морины зүтгэлтэн гэсэн нийгмийн дунд нь ингээд мороор алдар нэр олох гэсэн одоо морийг бизнес хийж харсан, шоу хийж харсан энэ хүмүүс одоо баг нийгмийн тусгай давхараа болоод байна шүү дээ. 30 хүн өмдөг, хатгадаг. Тэгээд одоо ингээд төрд тэднийг хүмүүсийг одоо тийм муухай хүмүүс ашиглаж байна да. Нийтгэлт юм уу, ярьдаг юм уу? Ийм байдлаар энэ одоо морины өвсөөлөө устгаж ба одоо хүмүүжил бөгчгээд одоо хашаа багаар зөөлнө гэхэд хүмүүжил. А их хатуу хэлгээд бас л нөгөө холгой дэйв түрүүний үнэхээр одоо энэ цаг үед нь ухаарад ичхэр боллоо. Би түрүү хэлсэндээ ард түмэнгүүд хөр гэж яаж байдаг юм бэ? Ард түмэн гэж ерөнхийдөө манай уяач нилээд гисэх штеп. 360 сонгоод ухаар ард түмэн байдаг. Бас болохоор ингээд яадгийг нэг сумаас нэг ангиас тойргоос өөрөө гарч сонгогдчиход тэгээд нийт Монголын ард түмний энэ нэг орын надад өмүүлж байгаа юм биш штеп. Орын надад ч наадам штеп. Хоног хатмын ихэд орын надад би одоо очоод би мэдгч ангиас ирсэн сумаас ирсэн гэдэг өмүүлж чадахгүй. Тийм учраас энэ дөр ард түмэн их хомдтой байгаа. Актер ундуу актер юу гэдэг вэ? Тэр ундуу багчун даа гэж. Таныг байгаа дээр бас асуух нэг асуулт байна. Долоон сүрэн ч гэсэн байдлах уран бүтээл юм уу? Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагын одоо ач тус хор өнөөл гэдэг бол зөвлөшгүй юм. Тийм учраас дөрөв дэх засаглал гэж нэрлсэн. Тэгэхээр ингээд ойр өдрүүдэд сошиал харж байгаа юм банк хардаг. Бараг өвчмөд тусдаа тэрэнд орж харж байна. Тэгэхээр энэ Эргэлиз Монголоор эргэлизээр уралдах серверийн өндрөөр хуульчлах гэдэг бодлогоор одоо зарим хэвлэл мэдээлэл их сурталчилж байна л да. Тухайлбал Зэнда гэдэг одоо сайт манай одоо мандах иргэд харах уу гэж яруу чинь одоо хөгжим дээр тэгээ өөрөө ч одоо бас ингээд уул уурхай бодлогосныхоо одоо явдаг юм. Тэгээд тэнд одоо ямар хаалтын гэрээ хийчих вэ? Одоо өчтөр TV8 телевизээр бас гарч ил байна. Одоо ононгоо хөдөө байгаа юм шиг байна. Уцаар холбогдож байна. Ононгоо нэг юмд их гайхалт төрүүлээд хариулт өгч ил байна. Морины чэнжүүд ийм асуудал хийгээд байна. Одоо эрлийн задуу уйдгүй ямар тэнэг уяач байдаг юм бэ гэж. Ийм хоёрын ярьлаа. Одоо ер нь ононгоо би ярь тэр дүрсийн тавьчаад хоолойн мөнгө байлгууд одоо гайхаад одоо ононгоо амнаас одоо тийм гарах юм гэж. Харин одоо эрдий одоо уяад байгаа тэнгүүдээ яг хэвээр ард түмэн үзэн ядаж гошоо шилж биш гэдэг. Тийм ийм нохой уртгаа хийгээд байгаа гэж ард түмэн харж байгаа шүү. Төр түмнүүдтэй гэдэг. Төр түмнүүдтэй юм бол ард түмэн төдөн түмнүүдтэй шүү. Энэ ард түмэн ой утж байна. Тэгээ энэ нүгэл хийгээд байгаа энэ буян болоо энэ да бодлоо тавиад байгаа алдар нэрийг өссөн, гавьяа шанал дээр байгуулсан, өндөр түвшинд гарсан энэ хүмүүс ингээд хэсэгүүлэх таатай хүмүүс ер нь. Тэрний дээр танаас асуудал хэвлэл мэдээллийн байгууллага гэж хандаж байна. Энэ дээр таны байсаар хэлмээр. Энэ хэвлэл мэдээлэл гэдэг чинь мөн чанар алдчихсан. Би бас хэвлэл мэдээлэл хүлдээ. Тэгж хэлнэ гэдэг нь өөрийнхөө дадлгараа алхаад багч юм шиг болж байгаа. Мөнгөнд тэр хаалтын гэрээ гэдэг чинь мөнгө юм лээ. Тэгээд одоо хүн алгасан тэгээд алах юм л дээ. Энэ чинь нэг алж байгаа хэлбэр шүү дээ. Хэлбэр хэлж байгаа алж байгаа хэлбэр байхгүй юу? Анх нь одоо мессеж хэлдэг байх. Дахиад мэдрэлээр нь тоглох гэдэг юм уу? Энэ бол суусаа. Ийм тодорхой хэлбэрүүдийг бол юм тэр гэж үзэх хэрэгтэй. Өөрөнд тийм юм яаж заасан юм гэхгүй. Бид нар үгээр яадаг одоо энэ үгээр үзэл санаа юмаа илэрхийлдэг хүмүүсээ олон жил бол энэ хэвлэл мэдээлэл асуудал биш нэг мэдээллийг янз бүрийн ойлголтыг ард түмэн мэдээлэл тэнцвэрцээр хөрвүүлэх хэрэгтэй гэсэн нэг юм байх хэрэгтэй. Юугаар хөрөх хэрэгтэй? Тэнцвэртэйгээр. Одоо тухайн би бол ингэж хэлээд байгаа шүү дээ. Энэ эргэлзэг яриад байгаа дэмжиж байгаа улсууд бидэнтэй уулзаад мэтгэлцээнд байгаа юм. Зөвшөөрсөн. Ард түмэнтэйгээ телевизээр цуг сууж байгаа. Цаавд ингээд Монгол гэж яриад байгаа. Тэр нөгөө энэ нэрлэлээр сая одоо гişүүд ингээд үжил бодлоо хийж штэ. Үндсэн суурьан тавьж байгаа. Тэнтэй адилхан бид
Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр тэр улсууд яагаад дэлхийд дурлуулахгүй гэж бид одоо нийл ярих хэрэгтэй байхгүй. Ард түмнийхээ шүүлгээл да. Монгол одоо готсон гэдэг юм одоо хэрэггүй. Тэрийг яагаад гэдгийг бид ингэж хорд ярих хэрэгтэй байхгүй. Та тэр үзэл бодлоо ярихад тэднүүд эсрэг үзэл бодлоо ярих шүү. Манай одоо тухайд цагаан дадаагаад их том боломж байгаа шүү дээ. Энэ одоо Дорногов аймагт мал дээр өссөн Монгол адуу Монгол өв сөл гэж яриад байдаг хүн чинь одоо болчихсон эглийг задууд гэмжээр ингээ яваад Монгол жиг эрдэнэ жолоо нүүдчийн соёл танаа хийгээд Монгол телевиз өв соёлын төрлөг өтөд бас бид нар сайн найз өчтэй. Тэгээд одоо тухайд цагаан дадаа өтер ингээ тийм өөрөө юу гэдэг намайг авч байгаа баярын өрөөгөө авч байгаа таныг авч байгаа ярмаар байхгүй. Тэгэхээр ард түмэн шүүжих гээд энэ чинь нөгөө эглийг задууд дэмжих санж метрын одоо өндрийн сэрүүгийн хэмждэг гэдгийг ингээд батлах гэж дэлхийд жишээ авчихсан. Ер нь шинэ шухаан зүйл. Тэгэхээр ямар ч боломжгүй зүйлийнхаа тухай дангаараа өөрөө одоо нэг хэрэг мэдээлэл хаалтаа гэрээ хийх юм боломж авах тийм ингээд ард түмний тархийг угаагаад ингээд явуулчихсан та ингээд бид ийм билээд байгаа. Тийм. Төдөө юм аа. Лагуурчаас байгаа. Тэгэхээр долоосрын маш чухал сайхан хөндөж штэ. Тэнцвэртэй байдлын тухай асуудал ярьлаа. Тэгэхээр яг одоо ингээд нэг цар тахал мөгээл багсах гэдэг бүх юмуд бол 20 цайнд орчихсон. Одоо яг тэр утгаар нь харж байна. Тэгэд одоо өөр орон зайнаас авч чадаагүй магадгүй. Гэхдээ хардах хэрэг байгаа. Би бас өөрөө нийтлэг сэтгүүлч юм. Тэр бидгээр одоо бүрэг тогоонд нь өнөөдрийн дугаарыг яаж арах вэ? Маргааш шинэ дугаарыг яаж мэдэх вэ? 20 жил суусан үед бас жоохон гадралж байна. Тэгээ юу гэж харж байгаа гэхээр тэр зэндаг бол би ягаад нэр зориуд дурж байгаа гэхээр дандаа ховдос болчихсон байна. Нэг явсан дээр одоо боломжийн үндийг авчирсан байж болно. Яг саяын байдлаар бол одоо хандаад ийм юм гараад байна. Та онлайнаар биднээс асуугаад хийж болно гэдэг. Биднээс илүү одоо хэвд мэдээллийн хэрэгслийг ашиглах даваа боломжууд бий. Телевиз байгаа. ТV8 чинь тэдний телевиз. Одоо юм ярих санаж байна. Тэгэхээр сая цагаан лагийн тухай асуудлыг ярьлаа. Манай одоо морины зүтгэл соёлын гавьд. Тэр цагаан дадад бүр илүү боломж бий. Нэгдүгээр тийм улсын их хурл дээр одоо ийм том асуудал ярьж ш хууль хэлцэх шатанд. Бидэнд бас боломж олгож өгч байна. Одоо танай санал бодлоо нэгтгэх гэдэг. Энийг одоо манай цагаан лаг овчноор хараад тэгээ сая одоо нэг өдөрлөх зүйл мөгөл бүх юмуд солигдсон. Арай шинэлэг бас чих зөөлөн тийм байгаа болов уу бодож дэмбэр гэж ярьж хагаад энийг ёстой Монголын үндэсний олон нийтийн телевизээр оруулж ярилцах хэрэгтэй байхгүй. Энэ тийм боломж байгаа. Бид нар одоо хүүхдийн төлөө фонд байгуулаад төрийн бус байгуулаад шинэ жилээр одоо хэдэн мянган хүн зүгээр суулгаж байгаа тийм маркта маск орон зайд нэвтрүүлэг хийж болж байгаа юм чинь. Энэ өв соёл уламжлалтай гээх гэж байгаа өөрөөсөө халдлага үлдэж байгаа энэ тохиолдлыг ёстой явуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэг сэтгэл гаргаж өгөхгүй байгаа юм. Нэгдүгээр сэтгэл гаргаж өгөхгүй байна. Хоёрдугаарт одоо цаад одоо сая хэллээтэй Монголын үндэсний телевизч ард түмний одоо нийтийн тэр сайн задууж тавьсандаа одоо би нийтийн бодлого давхар өөрчлөх байх гэж ойлгож байгаа. Тэгээд нэг өдөр бидний ураг байлгүй дээ. Нөгөө халуугч ураг байлгүй дээ. Сая дооёга яриад байгаа. Тэнцвэртэй байдлаа яриад хэвлэл мэдээлэл чинь тэгвэл би төдөө хүн юм шүү. Монголын өдий хувь мөсөн шүү. Тухайн нөгөө холбооны хажуу ингэж яасан шүү. Тийм байхгүй болчиход. Тэгээ нэг хэсэг хүмүүс нуугдаад байгаа. Нэг хэсэг хүмүүс нуугдаад. Одоо бол хамгийн одоо ард түмний төвлөрд гэж байгаа чинь зөвхөн сэрвэрийн дээр тэмцгээс өөр ямар ч арга авах болсон гэж бохордуулаад байгаа юм. Тийм байхгүй шүү. Чи бид нар 21-р зуун шинэ Чухаан техникийн одоо 90 үед. Одоо бид нар тэрнээсээ яваад нэг зөвхөн IT гэдэг юм а дэлхийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм чинь. Одоо энэ сууж байгаа ажиллаа гэдэг өдөртөө бүх юм чинь явах гэж. Тийм хөгжсөн үед амтныг өндөрөөр нь ядгадаг. Одоо та тэрийг шигсэн одоо өндөр намаа ядгачих. Нам хоёрын аргичдын хэмжээнд та орно гэдэг өндөр хэмжээний аргичдын хэмжээнд өндөр нормыг ялгацгаад яг л адилхан дэлхийд байдгүй юм байлээ бас сонирхоод үзээд байгаа. Тэгэхээр би энэ хүмүүс уяаш биш гэж үзэж байгаа юм. Уяаш хүн бол уяаш хүн төстэй өсөж явах төстэй. Энэ санаатай энэ чинь санаатай шүү. Санаатай алга санаатай гэмтэр одоо зохион байгуулалтын бүлэг гэрээр болчиход байна шүү. Захиалдаг, атгадаг, тэрийг хэлдэг. Ингээд дэргээ дамжуулаад хэмжээ нийцдэг. Ийм учраас энэ бол одоо хуулийн бас төгс заалт байхгүй тэр юутай бас хэрэгжихгүй сэтгэл гаргахгүй юм нууч байгаа. Хуулийн боловсроогүй. Одоо тэр баяр наадмын хуулийн бий дэрний задууны тэр яасан зүгээр нэг тийм одоо юу гэдгийг нэг жоохон хөтөлбөр шиг юм ийгээд хариуцгүй юм байдаг юм л та. Тэгээ хуучлаа өгч байна. Тэгвэл гоо хуультай гэдэг. Хуультай гэдэг. Тэгээ 10% заавал уралцна гэдэг. Үндэсний баяр наадмын тухай хууль гэж байхад эвлээ задуу уралдаад байдаг. Болохгүй байгаа. Тэгээ одоо өнөөдөр Бацхан гишүүн хэллээ л дээ. Энэ иж хүртлээр наадмын хавыг аваа хэлцээ 100 жил болох гэж байгаа юм хэлэлцээ л та. Тэрнээс ухаж гаргаж ирээд байгаа л бүр автомат байгаа зөвхөн одоо эвлээ задууны шийдвэр асуудал байхгүй Монгол наадмыг. Тэгэхээр өв соёлоор жоохон устгаад ирвэл одоо энэ тийм биз дээ.
янзлын үе чинь ондоо шиг үлдэх асуудал ч юм бол одоо Америк гишүүд ирээд бидүүдийг буу шийдвэр айлгаад болго авахгүй хаа. Оюун санаа гарна дороо тулж угаад бүх соёлыг устгаж угаад тэгэл одоо нэг боолчлол одоо боолцох юм да тийм үү. Тэгэхээр тэрнээс үлдэх одоо ганц зүйл чинь үндэсний үе соёл юм шүү. Энэ яриад байгаа шүү. Одоо оюуны хадлага дотроос нь улсын тонох, оюун санаагийн тонох тийм өөр юм шиг сэтгэлгүй болгох. Тэгээ одоо хаанч очисан амьдарч болох юм байна. Мөнгө төлөвлөл гэдэг. Тийм ээ. Ийм одоо сэтгэлгээний нэг одоо илрэл явцсан өнөөдөр хүчний бодлого, зөвлөг хүчний бодлого өнөөдөр явж ирж байна. Тэр манай улсад нэг давуу тал байна. Юу гэж харж үзэхээр энэ улсын их хурлын гишүүд сонгогддог тойргууд ч юм уу ихэнх нь бол хүн амаа биш энэ одоо тархай утрахай алс хэдүүлээд хийсэн ихэнх нь хөдөөнөөс сонгогддог ш манай их хурлын гишүүд. Тэр энэ ганцхан төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд биш. Энэ хууль баталцах 76 гишүүн энд нэг анхаарч хандуулаач. Та нар сонгогдохтой болохоор амлаад, ил далд мөнгө тараагаад тий усаа ингээд одоо ер нь одоо утга мөрөглөх зөндөг дэвшүүлээд ингээд явдаг. Тэгэхээр энэ амьдрал дээр одоо тулаад ирсэн монголчуудын одоо жинхэнэ бахархал цэнгэл болсон. Би баян биш тэгж ойлгодог. Энэ дэлхийг эзэн төрөн байгуулж явсан нь их сорлог гэж ойлгодог байхгүй юу? Хүүхэдтэйгээ багаас морь өнөдий хүн болгох гэж, эр хүн болгох гэж, эр чадaltaй болгох гэж. Тэгээ морь ягаад уралдуулдаг юм бэ? Ганц одоо унаа өнөөдрийнхөр бол хаймер жип нь гэдэг юм хоёр тулаан юу байдгийг тэр хамаг гайхамшиг байсан. Тэгээ сур харуулж тийм үү дайснаа устгах. Энэ гурван сорилгын одоо бэлэгдэл гэж ойлгодог байхгүй. Энийг устгах нь чинь биднийг устгахна гэсэн үг. Өөрөө өөрсдийгөө устгах юмыг битгий гадны тэр зөвлөг хүчний бодлого давтаж юм хийгээч гэж одоо дахин хүсэж байна. Ястаа нөгөө хэлээд үг авдаг уу алт хийсэн сэгсэр, ус хийсэн сэгсэр гэдэг шиг ингэж хандахгүй байсаа гэж үнэхээр хүсэж байна. Яг тэгээ одоо сая хэлдэг зөвлөг хүчний бодлого бид хүн болгоо мэдж байгаа мэдэрч байгаа. Гэхдээ бол ил зүтгэж байгаа тэдний төлөөлөгчд байгаа шүү. Одоо анаашсан. Би одоо яа гэх юм уу? Би энэ рүү одоо ашиг яагаад одоо шил боловсрол гүшүүн одоо өөр яах юм? Өөр хүн болгон дайраад ингэж байна дандаа гүшүүнээс чи. Бүгд байгаа үстэй. Өөрөөр тэгээд хамаадан яруу зөндөлж юм байна. Хүүхдийн асуудлыг ярихлаар одоо манай улсад байгаа хүүхдийн байгууллага маш хүчтэй хөдөлдөг шүү дээ. Ерөөсө хүүхэд машин дайрагдахаар замын улсад орохоор эхнийх хэвчээ энтэхээр эсвэл сурах хүчиг дээр нь одоо 9 шидийн хүний санаа тогтомгүй юм сурах хүчиг болгож хэвлээд зааж сурах гэр хүүхдийн байгууллага огтхонч ам ангад хүмүүстөө хүүхдийн асуудалд санал тавьдаг. Морины унаач маань дээр энийг буруутгах гэсэн хэрэг. Гэхдээ энэний цаа санаа юу вэ гэхээр хүүхдээр морь унахгүй байх. Энэ чинь одоо өмнөх сонгуулийн өөрөө санаж явахдаа хувь зүйн сайд нямд орж Америк элчин сайдын яамтай нэг том гэрэн дээр хариуцсан төвчшгүй хөтөлбөрийн тухай гэрэн дээр. Одоо өөрөөр хэлэх юм бол хүүхэд аав миний хойд адуу хураагаад дээр морь бариад дээр. Ээж нь тугал татаад өгвөл төвчшгүй хөтөлбөрөөр гомдол мэдүүлэх юм бол одоо асуудал донж. Тэ хуулийн дагуу хариуцлах дээр ийм юм дээр 15 сая доллар шүү дээ. Энэ төсөл дээр гарын үсгэж болсон шүү дээ. Ер нь бол одоо тэр зөөлөн хүчний бодлого манай нямдарч ямар хүн блэ? Бид нар ард түмэн тэр хүнийг яаж хайрладаг одоо хэдчнээ одоо их хурл сонгогдсон юм бэ? Тэ тэгэхэд ийм гэрээ төвсдөг. Энэ бодлогууд яваад байна. Энэ бодлого ингээд санаатай самсраггүй байдаг хүмүүс өртөөд тийм ээ ийм юмд хийгээд байна гэдэг асуудыг одоо ярьж байна гэж ойлгоод байгаа. Ганцхан сэрвэний юм ганцхан бол тухай асуудал биш. Уран бүтээлч хүний хувьд одоо зөндөл болгоны та өмөрдөг байх. Энийг одоо ер нь базаад яах ёстой юм бэ гэдэг хэлвэл та дахиад юу гэж хэлмээр байна. Ерөөсөө энэ алдар нэрийн дон шүглсэн энэ одоо юу гэдгийг төрөө тогтлоо дайраад байгаа. Энэ их шагнал боромжтой, энэ их утга учиргүй одоо ийм сонирхол болчихсон. Энэний гол хэрэгсэл морь болсон. Ерөөсөө морь. Эрдийсэн нэг Монголоо хөгжүүлээд Монголоо гэхгүй эрдийсэн товчхон хордон тэг мөнгөтэй. Энэний цаана мөнгө алдар байна. Хамгийн догшоор хэлээ. Тэгээд жодогтой байх гэчгээд эрийн хуух байх гэж монголч ярьдаг. Дологтой байх гэж ярьдаг. Монгол уяачтар ярьдаг шүү. Уяаш манай бүхэнч шал өөрөөр сайхан шүү нэг. Инээсэн ч ханиасан ч. Тэгэхээр уяачийн тэр юмд байхгүй болоод одоо мөнгөний төрөвч алдар нэр адын таньдаг алуун тушаал. Энэ төлөвлөрөө хэтэрхий одоо сөгрлөө. Монголчууд гэсэн дээд хүмүүс бодлоо доод хүмүүс үйл болохгүй гэсэн. Тэгээ дээд хүмүүс маань зүгээр олохгүй одоо эдийн засаг өнөр сар мөр төлөвлөргээд олон юм яриахан болий. Ганцхан Монголынхон толгой одоо би Монгол агш юун дээр өгсөн чинь нөгөө тодох зэг одоо дэлхийн өргөе гэсэн гэдэг. Тэгээ би морин аваа ачхад Монгол өгөхгүй гэж шалгаж байна.
Сая энэ шаардлагатай холбоотой засгийн газар хэдийдэн шийдвэр гаргахад бол хүмүүс өстэй төрийн сүд төршөө гэж олон хүнд тэнгэр хангайтай сүргөх шиг болно лээ. Тэгэхээр энэ засгийн газрыг тэргүүлж байгаа Монгол улс ерөнхийдөө хүрэлцэх бол одоо нэг биш хоёр ч удаа 17 оноос хойш Монголоор байх тухай, Монголоор оролдох тухай, тэгээ релиз Монголыг ялгах тухай энэтэй одоо хүмүүс буруу талаас нь яваад бол хуулийн хатуу хариулт хүлээх тухай хангалттай ярьсан. Тэгээ энэ хүн засаг толгойлж байгаа. Тийм ээ. Хуулиар эрх мэдвэл тэр хүн шүдгүй шүдтэй харалтан болж хөрвсөн. Эрх биш нэг юм харж одоо бид нар гэгэн төрмөн ингэх байсан гэдэг хэлэх өдөр ирэх байгаа даа. Төрийн сүлд гэж дуу алдах юм үү? Артам. За тэгээд энэ хүрээд бид нар өнөөдрийн лайвыг өндөрлүүлж байна. Анхаарал тавьсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Шахаа уулзаад хартаа болгоорой. Тэр бодсон дуу сангина цаг хугацаа ойрхон боллоо. Сар шинэ хартж байна. Тэгээд Монголын одоо нэг үеч нэг өдөр Монголоор надад ярдын хөсөлтөнд 100 жилийн ойд магнит тэнийх байгаа гэж манай Монгол магнит гэдэг нэвтрүүлгийг учраас магнитаар өсгсмөр байна. Тэгээ та бүхэн Монголоор оролцож магнит тэний нэ тэр тасаг анхаарах байгаа. Монгол Улсын ерөнхий сайдынхаа энэ одоо хүчтэй шийдвэрийг хэрэгжүүлэх цаг хугацаа ирнэ гэж сэтгэл дүүрэн хангалуун байна да. За баярлалаа. За